нэг хоёр. Сайн байцгаана уу? Эзний өдрийн минь төргий. Өчигдөр хэлсэнчлэн авралыг авсан хүмүүс бүтэнсэ өдөр учраас сүм дээр цугладгүй гэж хэлсэн тийм үү? Энэ өдөр нь бидний төлөө загалмаа дээр цовдлогдсон бидний бүх гэм нүглийг мөнхөд уучлж өгсөн бидний эзэн Есүс Христийн дахин амьсан тэр өдөр баг. Тиймээс итгэгчид тэр цагаас эхлэн Есүсийн дахин амьсан өдөр ахын дүү хамтдаа цуглан үгнээс суралцж хамтдаа талхаа хуваалцсан идэж энэ сайн мэдээг тараахаар тэнхүү амьдарцгааж байсан баг. За тиймээс бүтэнсэ өдөр гэдэг нь эцэстээ амралтын өдөр учраас цуглаж байгаа биш. Эзэн дахин амьсан тэр өдөр учраас бид өхөн тэр эзний үхэл болон дахин амьлалтыг дурсан санж мөн түүний энэ газар дээр хийсэн ажлыг энэ газар дээр амьдарч буй бүх хүнд тунхаглан тараахын тулд хэрхэн тарааж яаж амьдрах ёстой вэ гэдгээ Бурхны үгийн дагуу суралцдаг тийм цаг гэж ойлгоход болно. Тиймээс өчигдөр бацтай аврагдсан хүмүүс ч байгаа баха. Мөн авралнаас эргэлзээтэй байгаа хүмүүс байгаа бол өнөөдөр ч үгийг тэгэхээр залбирангаа сонсонгоо тэр эргэлзээнүүдээ гаргасан тийм цаг болоосой гэж хүсэж байна. Хамтдаа залбираад эзний өдрөө эхлүүлцгээе. Биднийг хайрладаг Бурхан Аав тандаа баярлалаа. Эзэн таны өмнө бохор гэмтэн байсан биднийг эзэн Есүс Христийн цусаар гэм нүглийг минь мөнхөд уучлж өгөн Бурханы хүүхэд болох энэ агуу нэгүслийг өгсөнд талархаж байна. Өнөөдөр ч эзэн таны үгийн өмнө эзэн таны тэр хайрыг дахин бид сурахаар цуглаад байна. Өнөөдөр ч тунхаглаж буй үгээр дамжуулан бидний зүрх сэтгэлд эзэн та тэр хайраа дүүргэж өгөхийг хүсэж байна. Магадгүй одоо энэ цагт ч авралын талаар эргэлзээтэй хүмүүс байгаа бол үгээр дамжуулан тэр бүхэл эргэлзээгээ тайлан бидэнтэй адил тэр жинхэнэ баяр хөөргийг олж авсан тийм цаг болоход та тусалж өгнө. Үгийг тунхаглаж буй дутмаг уруулыг ч эзэн та удирдах өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Хамтдаа эхлэх ишлэл болгон Эфес номын 2 дугаар бүлгээс уншаад эхэлцгээе. 자, Эфес 2-ийн 1-ээс 3 дугаар ишлэл хүртэл олсон болоо. Библиэтэй хүмүүс нь Библиэсээ, Библигүй хүмүүс нь урагшаа дэлгэц рүү хараад уншихад болно. Та нар алдаа зөрчил гэмнүгэл дотороо үхсэн байсан. Тэгээд та нар энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёр хогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхон хүсэл тачаалуудаар амьдарч байв. Бид төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнгэн хүртэх хүүхдүүд байсан. За энэ үгэн дээрээс авралыг авсан хүний өмнөх ба одоогийн дүр төрхийг ялган тайлбарлан хэлж өгсөн байна. Та нар гэж хэлж байгаа нь энэ үгийг хүлээн авч байгаа бид бүхэн хандаж хэлсэн мэс. Өмнө нь ямар байсан юм бол бид өхөн алдаа зөрчил гэмнүгэл дотороо үхсэн байсан гэж хэлсэн баг. Та бүхэн өчигдөр үгийг сонсоод аврагдах хүртэл амьд байсан уу үхсэн байсан уу? Өдийг хүртэл амьд мэлт хийж яхахгүй амьд зэрүүн лалхаж явсан даа гэж бодож байгаа юм. За гэхдээ Библийн дагуу
Бурхны үгийн дагуу Бурхантай хамааралгүй амьдарч байгаа бүх хүн Бурхны бэлмэд үхсэн хүнтэй адилхан баг. Энэ би амьд байгаа боловч үнэн дээр Бурхантай ямар ч харилцаа холбоогүйгээр тэр сүнс нь үхмэл тийм хүн байсан гэж хэлж байгаа. За. Үхсэн хүн юу хийж чадах вэ? Юу ч хийж чадахгүй зү тийм үү? Тэр үхсэн хүнийг тийм биз? Амьлуулах чадaltaй нь Бурханаас өөр хинч байхгүй байх. Тийм учраас бид бүхэн Бурханыг мэдээд Библиэд итгэсэн хүмүүс нь энэ сайн мэдээг тарааж байна гэдэг нь эцэстээ яг л үхээд 4 хоног болсон Лазарыг Есүсийн өмнө авчирж байгаатай адилхан баг. Үндэ Есүсийн өмнө Лазарыг авчирсан биш. Лазар дээр Есүс очсон биз дээ. Тэгээд яасан бол Лазараа маш гараад ир гэж хэлдэг. Тэр үед Лазар оршуулгын тэр алчууртаага тэр хатан мужин дотроос гарч ирсэн баг. Гарч ирсэн боловч 4 хоног өнгөрсөн учраас аль хэдийн би өмхийрсэн байсан баг тийм үү? Тийм биз? Гэхдээ эзнийг дуудах үед яасан юм бол цоо шин хүн болон гарч ирсэн баг. Энэ дүр төрхийг харуулна. Авралыг авахаас өмнөх бидний дүр төрх юм. Энэ бие маань амьд байсан хэдий ч Тэнгэр газрыг бүтээсэн тэр ариун Бурхны өмнө үнэндээ бид бүхэн сүнснийхээ хувьд үхмэл байсан гэж хэлж байна. Яг л энд хичнээн олон техник, хүчтэй спикер олон зүйл байгаач. Энэний тогийг нь тасалчвал яах вэ? Станцаас ирж байгаа тэр тогийг нь таслаа хайчуулна. Эднэрийн дотор бүгд үхэн үз. Холбогдох мөчид яах вэ? Өөр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж эхэлдэг үст. Үүнтэй адилхан Бурхны бүтээл боловч Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн боловч энэ гимнүгэл гэдэг зүйлээс болон Бурхантай ямар ч хамааралгүй тийм хүн байсан нь бид бүхний үндсэн дүр төрх байсан баг. За тиймээс та нар алдаа зөрчил гимнүгэл дотроо үхсэн байсан гэсэн байгаа. Тэр хүн яаж амьдарч байсан юм бол? Тэгээд та нар энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрх хогч дуулгаргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдэрдэг байв гэж хэлсэн баг. За энд хэлж байгаа энэ сүнс нь хэнийг хэлж байгаа юм бол? Эцэстээ авралыг аваагүй бүх хүмүүс энэ ертөнцийн захирагч гэж Библиэлд хэлсэн. Есүс тэгж хэлсэн байхгүй юу? ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёр хогч гэсэн байгаа. Тэгээд дуулгаргүй хөвгүүдийн дотор ажиллагч сүнс гэж хэлсэн. Энэ дуулгаргүй хөвгүүд нь хэнийг хэлж байгаа юм бол? Бурхны үгийг үл тоодог тэр бүх хүмүүсийг дуулгаргүй хөвгүүд гэж хэлсэн баг. Эцэстээ хүн Бурхны үгэнд дуулууртай байна уу? Бузар сүнсний үгэнд дуулууртай байна уу? Энэ хоёрын нэг нь баг. Тийм ч учраас Ром номдэрээс харуулна хүн эцэстээ юу юм бол? Өөрийнхөө дуулууртай нэгнийхээ боол нь болдгоо гэж хэлсэн. Бузар сүнсний үгэнд дуулууртай байж түүний боол болдгосон жоо. Бурхны үгэнд дуулууртай байж Бурхны хүүхэд болдгосон жоо. Тэр хэн нэгнийхээ боол нь болдог баг. Нүгэлд дуулууртай байгаа хүн нь нүглийн боол болдог. Тийм үү? Тийм учраас нүгэл миний өмнө ирлээ хийх үү болох уу? Хийх үү болох уу? Гэхдээ тэр нүгэлд би дуулууртай даглаа. Тэгвэл яах вэ? Нүглийн боол болдог биз? Эсвэргээрээ зөвхт байдлын боол бол яах вэ? Тэр хүн зөвхт байдлыг үйлдэж амьдэрдэг баг. Тиймээс аврагдаагүй энэ ертөнцийн бүхий л хүмүүс нь эцтэй юу вэ? Бурхны үгэнд биш, бузар сүнсний үгэнд орж гэмнүглийн доор боол нь болж амьдарч байгаа учраас яах вэ? Дуулгаргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг гэсэн үг шиг үнэхээр юу юм болоо? Тийхүү амьдарч байсан баг. Тиймээс тийм амьдарч явахдаа яаж амьдарч байсан юм бол? Тэдний дунд бид ч бас бүгдээрээ махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхон хүсэл тачаалуудаар амьдарч байваа гэсэн баг. Юугаар вэ? Махбодынхон хүсэл тачаалуудаар. Авралыг авахаас нааш, Бурхны хүүхэд болохоос нааш байж тээ.
хүний дотор мууг ялж дийлэх хүч үнэндээ байдаггүй. Зөв амьдрах ёстой нь. Тэгэж боддог үз. Гэвч яг нэг л мэдхэд түүнийхэн эсрэг амьдрч байдаг. Үнэхээр миний гайхдаг байсан нэг зүйл байсан. Тэр юу вэ? Нэгдүгээрт нь яагаад муу юм нь ийм амархан сураад идэх юм бол хинч заагаагүй байх тийм ээ. Худлаа ярихыг амархан сурсан биз? Сурсан биш, анханасаа дотроос нь гарч ирээд байсан. Ухаар бол худлаа ярьж ихэлсэн юм шиг. Аав ээжээр лутаа унтаа юу гэв? Унтсан дөр үзүүл. Тэгингээ юу ярих нь намайг магтах нь муулах нь гоё юм ярих нь тэгингээ сонсч яадаг байсан. Энийг хэн зааж өгсөн юм бол? Тэгингээ сургуульд орсон. Сургуульд ороод үзтэл юу юм бол? Энэ багшийг хуурах чи амар амархан байсан. Ганцхан багшигаа хуурхлоо. Хичээлдээ явлаа гэж худлаа яриад баахан тоглож байгаад гэртээ ирнэ үз. Аав ээж хоёрыг ёо өстө хичээл амар ядарлаа хоол. Яасан бол өглөөгаараа товтон уурын зохны нүүрсэн дээр тоглож байгаад ирсэн байхгүй юу? Ангийнхаа хүүхнүүд хальт нэг нүүр авгаасан болоод халтаас юм гэртээ орж. Тэгингээ худлаа ярьж эхэлдэг. Эцтэй яг уу томрох тусам бүр олон гэм нүглүүдийг хийдэг үз. Эцтэй махбодын хүсэл тачаал гэдэг тэр зүйлийг буруу гэдгийг мэдэж байгаа чи яг уу түүнд ялгдан тэнхүү амьдрч эхэлдэг баг. Зөвийг хийх ёстой гэдгийг. Энэ нь буруу гэдгийг мэддэгч үндэ ялж чаддаг. За би ингэж болохгүй шүү. Гэхдээ яадаг вэ? Ингэж болохгүй гэсэн хүсээгүй тэр мууга үргэлжид хийж амьдрч байсан баг. Тэгингээ эцтэй өөрийгөө өөгшүүлдэг гэж хэлсэн. Тэдний дунд та нар ч бас бид ч бас бүгдээрээ махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн гэж хэлсэн байгаа биз? Зүгээрээ би ямар ганцаараа нүгэл хийгээ юу? Бүгд л хийдэг үстэй. Угаасаа л хүн гэдэг чинь ийм юм байна. Эцтэй яасан бэ? Өөрөө өөртөө эвлэрдэг байж байгаа. Тэгингээ өөрийгөө өөгшүүлдэг. Гэхдээ тэглэж гисэн би бас тийм үү? Тэрийг бодвол юу юм бол арай гайгүй. Химэн өөгшүүлэн тэгж амьдрч байсан мэт. Эцтэй түүний үр дүнд нь юу юм бол бид төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнгэн хүртэх хүүхдүүд байсан гэж хэлсэн баг. Үнэхээр бозор сүнс байгаа гэдгийг амархан мэдэж болохоор байгаа. Эцтэй яг уу бозор сүнсэнд хууртан тэр бозор сүнсийн хүслийг биелүүлэн хүсдэг сайныг биш хүсдэггүй хорон мугаа хүн үйлдэн тийхүү амьдрч байсан баг. Сүнс нь бурхантай хамааралгүй үхсэн байсан гэж хэлсэн биз? За, ийхүү мөнхийн там руу явахаас аргагүйсэн тийм биднийг яасан юм болоо? 4-5 дээр ингэж бичсэн. Гэвч биднийг хайрлсан авууга хайраараа. Өршөөлөөр баян бурхан маань алдаа зөрчил дотороо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон юм аа. Та нар нэг үслээр аврагдсан билээ гэж хэлсэн баг. Эцэст нь мөнхийн там руу явахаас аргагүйсэн тийм биднийг бурханы ямар ч болзолгүй тэр агуугаар хайрлсан хайраараа. Тэр хайрыг авууга хайр гэж хэлсэн байгаа биз? Энэ нь тарихаараа бүрэн ойлгодог тийм хайр биш. Энэ авралыг аваад би одоо 18 жил болж байгаа шиг байна. Гэхдээ өдийг хүртэл ойлгосон болов? Одоо ч төгс төгөл дээр ойлгоогүй. Яагаад вэ? Энэ үнийг Библиэлээс харах юм бол мэдлэгийг давдаг Христийн хайр гэж хэлсэн байж. Бид тэр хайрын ямар өндөр, ямар өргөн, ямар урт, ямар гүн болохыг бүх ариун хүмүүсийн хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайр биднийг бурхны бүхий дүүрлэр дүүргдэг юм а гэж хэлсэн. Эфес номын энэ ард нь гарч байгаа 3 дугаар бүлэг дээр тэгж бичсэн байж. Эцтэй юу вэ? Энэ авууга хайр нь хүн тарихаараа бүрэн төгс ойлгохын аргагүй тийм хайр. Ямар хайр юм бол? Тэнгэр газрыг бүтээсэн бурхан цорын ганцгүйгээ энэ ертөнц рүү илгээгээд тэр агуу бурхан надтай адил хүний дүрийг өмсөн. Эцтэй яасан юм бол? Өөрийнхөө бүтээсэн хүмүүсийн гарт өөрийнхөө ургуулсан тэр модон загалмайг үүрэн хүний төлөө өөрөө үхэж өгсөн баг. Ингэхдээ энэ ертөнцийн бүх хүмүүсийн гэм нүглийг өөртөө үүрэн тэр аимшигтай загалмаан тэр бүх хөвдөлтийг өөрөө үүрэн эцтэй яасан юм бол? Тэр загалмаа дээр үхэж өгсөн баг. Хин гинэ? Тэнгэр газрыг бүтээсэн эзэн өөрөө
над чиг нүгэлтний төлөө өгч өгсөн. Энэ тийм амархан зүйл болоо. Хаа ийм хүмүүстэй таарж ирсэн. Аврал чинь ийм амархан юм уу? Мэдээж бурхан амархан болгож өгсөн. Би ч аврагдсны дараа би ингээл аврагчлаа гэж юу? Химэн бодонгоо тасралтгүй хэдэн өдөр бодсон юм шиг. Машин бариа явж явахдаа ч автобусын суугаад явж явахдаа ч юу юм бол? Аврал яагаад ийм амархан юм бол? Миний хувьд дэндүү амархан байсан байхгүй юу? Яагаад вэ? Зөвхөн итгэхэд болно биз? Гэхдээ бурханд амархан байсан болов? Юу гэж бодож байна? За. Энэ эрдэмтэд Есүсийн загалмаа дээр цовдлогдсон үгсэн энэ үйл явдлыг ангаах хүний хувьд ямархуу өвдөлт яаж Есүс тэгж үгсэн юм болоо? Түүнийг ба штэ бодитоор энэ судалж үзсэн баг. За энийг бичлэгийг би та бүхэнээр харуулъя да. За тэгээд Пилат Есүсийг авч ташуурдуулаа өгсөн байгаа юм. Энийг гарахгүй. Энийг суулж байгаа юм шүү дээ. За. Есүсийг ташуурсан ташуур нь үзүүрт нь ясны илтерхий болон бөөрийнхээ төмөр холбоотой байсан. Жанчхаял авсан хүн вэний судсан ил гарч булчин болоод ясн урагдан ил гарч ирдэг. Есүс загалмаагаа үрсээр еврейгээр Голгота буюу гавлын газар хэмээх газар руу явв. Загалмаа 50 кг-ийн жинтэй байсан. Загалмааг үрээд 800 м газрыг явсан байна. Эрүүл эр хүн бол туулж болмоор чин зай. Гэвч жанчууснаас болоод цус алдаж их хэмжээгээр цус алдснаас үүдэн шоконд орж хэдих цочирснаас болж даралт нь унж жанчууснаас хідэнээс үлдэж цөхөрсөн Есүс 3 удаа ухаан алдсны дараа Корений хүн Симоны туслалцаа хэрэгтэй болсон. Загалмааг нь үрж өгсөн. Тэд түүнийг цовдлсны дараа шав хайцхан хувцсыг нь ухаан авч нүцгэн хайсан мэз хадаасны урт нь 18 сая. Хадаасанд зоолгуулсан хэсэг нь төв мэдрэлтэй нягт толгойтой гарын шууны ясны ойролцоох хэсэг. Бүрэн мултарч гар нь 15 сая орчим сунсан. Ангаах ухтаны доктор Трүм Дэвис хэлэхдээ гар хүчгүй бол булчин жирэмсэнд маш их өвдөлт ирдэг. Есүс ганцхан амьсгал авах гэж оролдоход амин тэмцэж байсан. Есүс нь амьсгалч төвхтөө хүндрэл болон их хэмжээний цус хадалтаар нас орсон. Ромын цэргүүд хажуу хэсгийг нь жадаар хатгаж Есүсийн үгсэн үгийг шалгасан байна. Есүс загалмаа дээр зовлогдохоос өмнө Гетсеманийн цэцэрлэгт тэр зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны тусал мэт газарт тусалж байваа. За, энэ нь ямар утгатай үг юм бол? Цусны тусал гэдэг нь цусан хөлс гарах шинж тэмдэг. Маш их стресстүүл хөлсний булчирхаад байдаг хялгсан судасны цусны хойлоо задарч бага хэмжээний цус хөлсний булчирхаагаар гарч ирэх шинж тэмдэг. Есүс ингэж шалсан шалтгаан юу юм бол? Аимшигт зовлон зүдгүүр амсгаа аль хэдийн мэдэж байсан ч тэр замаа цус олон нулимсаа туслуулан чимээгүй туулсан байна. Товчхон тайлбарлаж байгаа боловч бидний төсөөлхийн аргагүй амжигтай тэр өвдөлт доромжлол гутамжихийг яасан юм бол Иесус тэр загалмаа дээр мэдэрсэн баг. Өр хүүхдэн та нарын алга руу нүүр рүү алгадуул яах вэ? Тэр нь өвдөлт гэхээсээ илүүгээр
гутамшиг үз. Яаж төрүүлсэн үр дэби алгадуулав. Ямар их гомдол гутамшиг ичгүүрийг мэдрэх бол. Тэгнэ. Гэтэл Тэнгэр газрыг бүтээсэн тэр бурхан өөрийнхөө бүтээсэн тэр хүний гарч юу юм бол ийм гутамшигтайгаар доромжлуулан дөв нүцгэн тэр модон дээр загалмаа дээр цовдлогдонгоо үхэж өгсөн баг. Энэ ямар хайр бол? Энэ үнэхээр хүний ухаанаар ойлгохын аргагүй тийм хайр баг. За. Бид хүн яасан юм бол? Үнэхээр энэ алдаа зөрчил дотороо үхсэн байсан тийм биднийг одоо яасан юм бол? Христтэй хамт амьд болгосон юм а гэсэн байгаа. Та нар юугаар аврагдсан гинэ? Нэгүслэр аврагдсан билээ. Энэ үгсэн гэдэг нь эцэстээ юу хэлж байгаа юм болоо? Энийг хэлж байгаа хан. За харъя да. Эхлэл номын 2 дугаар бүлэг дээр хамгийн анх бурхан Адамыг бүтээгээд энэ үгийг хэлж өгсөн баг. Эзэн бурхан хүнийг авчирч Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаан чи энэ цэцэрлэгийн альч модны жимсийг дураараа идэж болно. Бурхан үнэндээ хүнийг бүдрүүлэхийн тулд жимсийг тавьсан юм шиг андуурдаг хүмүүсийн үг. Бурхан хүнд бүх сонголтыг өгсөн байж байгаа. Ганцхан зүйлийг л хоригос. Тэр нь юу юм бол? Хүнийг хайрлсан Давид. Тэр нь юу байсан юм бол? Харин сайн үг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө чи зайшгүй үхэн гэвэ. Бурхан бүгдийг хоригсон ч бүгдийг зөвшөөрөөд ганцхныг хоригсон байгаа биз? Энэ юу вэ? Бурхан хүнээс ганцхан зүйлийг хүсэж байсан. Миний үгийг чи хүлээн авч намайг сонгоо. Тийм биз? Үндэ өнөөдөр ч ялгаагүй. Бурхан энэ ертөнцийн бүх хүмүүсийн гэм нүглийг бүгдийг нь уучлж өгсөн. Ганцхан зүйлийг яасан юм бол харин хоригсон байгаа. Тэр нь юу вэ? Би чиний бүх гэм нүглийг загалмаа дээр уучлж өгсөн энэ хайрыг минь бүү битгий үл тоогооч. Тийм биз? Энэ үз? Гэтэл яасан? Адам Ява хоёр тэр жимснээс идсэн баг. Библийн 1 дугаар Тимот 2 дугаар бүлэг дээрээс харуулна. Ева эхлээд идэн гэм нүгэлд унсан. Харин Адам мэхлэгдээгүй гэдэг үг гардаг. Анх энэ үгийг уншичаад тэр энэ Ева гэж нэг Адамын авгаа гаслуулж явахгүй юу? Тэгж утсан. Гэхдээ Адам мэхлэгдээгүй гэдэг энэ үгэн дотор маш том зүйл байсан. Тэр юу юм бол? Адам мэхлэгдээгүй гэдэг нь Адам мэдсээр яасан юм бол? Бурханы үгийг үл тоон тэр жимснээс эзэн гэсэн утга байгаа. Үүнээс олон яасан? Энэ хорвоо дээр гимнүгэл гэдэг зүйл орж ирсэн. Тиймээс энэ ертөнцийн бүх хүмүүс яасан юм бол Бурханы өмнө үхсэнтэй адилхан болсон баг. За, Адам Ява энэ жимснээс эзнээс хойш тэр дор үхээд өгсөн нь үгүй. Адамч тэр Евач тэр 900 гаруй жил наслангаа олон үр хүүхэдтэй болсон гэж Библиэлд гарч байна. Хэд наслсан гинэ? Хэд гинэ? 900 гаруй наслсан гэсэн баггүй юу? За, 900 гаруй жил наслангаа олон үр хүүхэдтэй болсон биз? Гэхдээ тэр нь махбодны үгснийг хэлж байгаа юм биш. Бурхантай хамааралтай байж тэр сүнс нь яасан юм бол бурхантай хамааралгүй үгсэн гэдгийг харуулж өгч байгаа. Ойлгосон биз? За гэтэл яасан бэ? 2000 жилийн өмнө одоо энэ гим нүгэл дотроо үгсэн бидний төлөө Христ бидний төлөө яасан бэлээ? Загалмаа дээр үхэж өгсөн баг. Энэ загалмаа дээр үгсэн юуг харуулж өгч байгаа юм болоо? За 2 дугаар Коринт 5:14 дээр ийм үг гарч байна. Христийн хайр биднийг алавддаг аа. Учир нь нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан гинэ. За, учир нь нэг гэдэг нь энэ хэнийг хэлж байгаа юм бол? Есүс Христ 2000 жилийн өмнө загалмаа дээр бидний төлөө үхэж өгсөн нь байна шүү дээ. Бид нар ч юу юм бол эзэнтэй хамт нүглийн хөлсөн үхэл гэдэг тэр үгийн дагуу үхсэнтэй адилхан байх. Ойлгосон биз? Харин Есүс үхээд дахин амьлах үед яасан юм бол? Одоо нүглийн хөлсийг Есүс загалмаа дээр төлсөн үү? Нэгэндээ төлсөн бол дахин төлөх шаардлага байгаа юу? Байхгүй. Тэрнтэй адилхан юу юм бол? Христийг үхэх үед бид ч нүгэл дотроо Христ хамт үхсэнтэй адил бурхан тооцсон баг. Тийм учраас Христийн хайр биднийг халавддаг. Учир нь нэг нь бүгдийн төлөө үгсэнд бол бүгд үхсэн гэж бид ятгагдсан гэсэн байгаа. За энийг харъя да. Энэ юу хэлж байгаа юм болоо? За Адам нь юу юм бол?
Адам гэдэг нэг хүнээс болон энэ ертөнцийн бүх хүмүүс ялаа түүний дотор нүгэлтэн болж төрсөн баг. Булгийн ихэн булангартай бол адагнч булангартай гэдэг шиг тийм үү? Адам нь гэм нүглийг үндэслэгч болон яасан юм бол энэ нүглийн эхлэлийг тавьсан баг. Тийм учраас Адамын дотор төрсөн бүх хүн Адамтай адилхан төрхөөс ахуулан нүгэлтэн болсон баг. Харин Есүс Христийн загалмаа дээр цовдлогдсон үхэж өгснөөр яасан юм бол Есүс өштэй зөвхт байдлыг үндэслэгч болсон баг. Тийм учраас Адамын дотор төрөөд Есүс Христийн дотор бид бүхэн дахин Бурхны хүүхэд болон төрөх үед яад юм бол гэмтнээс зөвтгөн аврагцсан болж хувирж байгаа. За тиймээс үүнийг харъя да. Үүнийг монголоор адилдаа адил, годилдоо годил гэж хэлдэг. Юу гинэ? За энэ юу гэсэн үг юм болоо? За энийг харъя да. Ром 5:12 дээр нэг хүнээр ертөнцид нүгэл. Энэ нэг хүн юм бол Адамаас болон энэ ертөнцид нүгэл орж ирсэн биз? Нүглээр үхэл орж ирсэн бөгөөд гинэ. Эцэст нь нүглийн хөлс нь үхэл гэсэн тэр хуулийн дагуу нүгэл хийсэн бол гарцааг үхэх ёстой гэсэн тэр үгийн дагуу яасан юм бол бүх хүн үхэл ирсэн баг. Бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүнд үхэл иржээ гэсэн багаз энэ хоёр дахь үхэл буюу галтан урлаа явахаас аргагүй тэр үхлийг хүртэл хэлж өгж байгаа. Тиймээс тэнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унсны адил бүгдээрээ ганц алдаанаас болоо бүгдээрээ нүгэлтэн болсон биз? Гэтэл яасан? Ганц зөвхт үйл нь бүх хүнийг зөвтгөл ба амь руу дагуулсан юм аа. Гэхдээ ганц зөвхт үйл нь юу юм бол? Энэ юу байсан бол? Нүглийн хөлсийг загалмаа дээр бүгдийг нь төлж хуулийн дагуу нийтлээ өгж өгсөн Есүсийн хийсэн тэр ажлаар юу юм бол? Бүх хүн зөвтгөл ба амь руу орсон гэж хэлээд байгаа. Тиймээс 5:19 дээр ингэсэн мөгөөс учир нь ганц хүний дуулгар үгээс болж олон хүн нүгэлтэн болсны адил Адамаас болон бүгдээрээ нүгэлтэн болсон байсан биз? Түүнтэй адилхан ганцын дуулгараас болж олон хүн зөвхт болгогдно. Энэ ганц нь юм бол Есүс Христээр дамжуулан гэж хэлээд байгаа. За тийм учраас харъя да. Эцэстээ загалмаа харах үед бид бүхэн юуг ухаарах ёстой юм болоо? Христийн үхэл нь миний үхэл байсан юм байна. Христ үхээд дахин амьсан нь одоо миний гэм нүглийн хөлсийг төлөөд би Христийн дотор одоо амьтаа болсон юм байна. Яагаад вэ? Үхэхдээ ч би Христтэй хамт үхсэн биз? Мөн Христ амьлах үед яасан юм бол би ч мөн нүглийн хөлс нь төлөгдсөн учраас юу юм бол Христтэй хамт амьтаа болсон юм байна. Үүнийг хэлж өгж байгаа. За түүнийг дахиад харъя да. Учир нь үхсэн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг. За тэгвэл бид бүхэн нүглээс чөлөөлөгдсөн үү? Яаж вэ? Бид ч Христтэй хамт үхсэн учраас. Яагаад вэ? Нүглийн хөлс нь үхэлж үхлээрээ тэр нүглийн хөлсийг нь төлцсөн бол одоо тэр нүглээс чөлөөлөгдөх үү? Чөлөөлөгдөн үү? Энэ семинарыг хийгээд дуустал нэг өвөө надад дээр хурж ирээд асуусан. За Есүс үхэхийн хувьд үхсэн юм байна. Нүглийг уучлах хувьд уучлсан юм байна. Гэтэ яагаад Есүс үхэж өгсөн юм? Тэгэж асуусан. Би эргүүлээд асуусан. За хүүдээ хайртай. Хүүн сайн мэдээ тараасан байхгүй. Хайртай. Яагаад хүүгийнхээ яагаад хүүдээ хайртай? Үгүй миний хүн чинь мэдээж зүйл өстэй. Чи ч гэсэн эцэг хүн ялгаагүй тийм хайр бий биз? За тэгэлгүй яах вэ? За тэгвэл асууя да. Хүүн өштэй 10 сая төгрөгийн өртөө болоо шоронд орохгүй байж. Хажууд нь хүүнээс. Тэгвэл яах вэ? Ингэж нэг харсан. Гото 10 сая төгрөгийг төлөөд яаж игээд гаргаж авна да. Энэ 10 сая төгрөг байгаа юм шиг байна тийм үү? Жохо малтай байсан тэр. Тэгэхээр нэмээд яс. За тэгвэл 100 сая төгрөгийн өртөө болоод хүн шоронд ороод насаараа шоронд орох боллоо. Тэгвэл яах вэ? Гэ 10 байна уу 100 байна уу одоо тэгээд яаж хийж байгаа л байдаг юм бол бүгдээ нэг гаргаж авна шүү дээ. За юуг нь гаргаж авах гэдэг. Энэ хүн дандаа үгэнд ордог байсан. Залуудаа хэрэг тарьдаг байсан биз? Тэгсэн. Гэхдээ хэрэг тарилгүй л яг. Гэхдээ энэ чинь миний хүү юм байгаа үстэй. Мэдээж энэ зүйлээс. За хүн яагаад хэрэг тарьсан чи? Аав нь тэр хүүгийнхэн төлөө бүх зүйлээ өгч чадаад байгаа юм бол хайртай учраас биз? Үүнтэй адилхан. Эзэн таныг үнэхээр хайрлсан учраас яах вэ? Таны гэм нүглийн хөлсийг бүгдийг нь төлж өгсөн. Тийм учраас яг одоо таныг эргчлөөтэй болгосон. Баримт нь аав нь хүүгээ шоронгоос гаргахад нь тэр мөнгөний төлсөн баримтыг үзүүлэл хүн хараад яг санаа амарна. Тэрнтэй адилхан. Библи маань юу юм бол эзэн миний нүглийн хөлсийг бүгдийг төлсөн гэдэг энэ баримт нь энд байж. Тэгтэл яс. Хайртай учраас тийм. Тэгээ баримт нь энэ болж таарах нь те. Тэгэлгүй яах вэ?
한 банкн дээр очиод зээлийг нь хаагаад тэр хүний өр чирийг нь хаагаад шоронгоос гаргаад ирнэ. Баримтан байвал одоо хинч дараа нь дахиад яллаа гэсэн чинь энийг үзүүлэхэд болно. Тэгэлгүй яах вэ? За тэрнтэй адилхан яасан. Аврал нь юу вэ? Эцэстээ тэр миний там руу явах байсан нүглийн хөлсийг нь эзэн төлсөн учраас учир нь нүгсэн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг юм аа. За бид нэр чөлөөлөгдсөн үү? Баримтны юм. Энэ байгааз тийм учраас энэ дээр ингэсэн мань 6-гийн 8-9 дээр хэрэг бид Христэнд үгсэн бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ итгэдэг. Түүнчлэн Христ үхэгчдээс амьлуулагдсан тул дахиж хизээч үхэхгүйг бид мэднэ. Үхэлд цаашаа түүнийг захирахгүй. Үүнтэй адилхан бид үхнийг ч одоо үхэл захирах нь захирахгүй байх нь яагаад вэ? Христэнд бид хүн үхээд Христэнд мөн амьлуулагдсан баг. Нүглийн хөлсийг төлсөн учраас үхэл цаашаа түүнийг захирахгүй шиг биднийг ч захирах уу? Захирахгүй. Тийм учраас 6-гийн 11 дээр яг түүнчлэн дандаа адилдаа годилтой хэлээд байгаа биз? Яг түүнчлэн та нар өөрсдийгөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурхны хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооцоо. Ойлгосноо? Тийм учраас эцтэй юу вэ? Аврагц хүн гэдэг нь Бурхны өмнө амьтай болсон гэдэг тэр утгыг хэлж өгöd байгаа биз? За тиймээс энэ Библи нь юу вэ? Миний гим нүглийн хөлсийг төлсөн гэдэг Бурхны тэр баримт нь байх нь ойлгож байна уу? За гадаа өдрөө шөнө. Энэ хөшиг хаацсан чинь шөнө юм шиг байна уу? Үгүй ээ. Нар мандцсан байгаа биз? Үүнийг хараад бид өхөн өдөр юм байна гэдэг эдэгдэг тийм үү? Гэтэл зарим хүмүүс яадаг юм болоо? Пастор би аврагдсан байна уу гэнэ намайг нэг шалгаад айл да. Гэхдээ би Бурхан уу? Би биш штэ. Миний сэтгэл эсвэл хэн нэгэн хүний миний авралыг шалгадаг юм биш. Юу юм болоо? Библиэлд бичигдсэн Бурхан миний гим нүглийг мөнхөд уучлж өгөө гэдгийг хараад энэ бичигдсэн үннийг хараад би аврагдсан юм байна. Ингэж өөрийнхөө авралыг шалгах ёстой баг. За тэгвэл миний намайг аварсан гэдэг баталгаа нь байна уу? Баримтуудыг нь хараад яах вэ? Одоо санаа амархад болно биз? За эхний ишлэл энэ Исая 44:22 дээр ийм үг гарч хамтдаа уншийе. Гэмтүүлдлийг чинь өдхөн үйл мэт. Нүглийг чинь үйл мэт би арчин хаяв. Би чамайг зольж авсан учраас над руу эргэх тун. За 19 оны орчуулга дээр зольж авсан гэж орчуулсан байхгүй юу? Өмнөх орчуулгад дээр би чамайг аварсан учраас над руу эргэх тун биш. Аварсан байна уу? Зольж авсан гэдэг нь нүглийн хөлсийг нь төлсөн гэсэн утга биз? Эцтэй адилхан утга баг. Бидний тэр бүх ил гэмт үйлдэлийг маань өтгөн үйл мэд гэж хэлсэн байгаа биз? Тэнгэрт хичнээн нар гоч өтгөн үйлэвэл нар харагдахгүй биз? Гэтэл яах вэ? Салхи хүлэнгээ юу ч хөөн залуулвал яах вэ? Нарыг харж чаддаг шүү. Бурхан болон бид хоёрын хооронд үйл мэд өтгөн үйл мэд тэр их нүглийг нь яасан юм бол Есүс загалмаа дээр бүгдийг нь арчин хайсан баг. Нүглийг чинь үйл мэд би арчин хай өгсөн байгаа биз? Тэгэд яасан юм бол эцэст нь бүх нүглийг нь хуучилсан учраас би чамайг зольж авсан учраас 2000 жилийн өмнө зольж авсан байна уу? Авна гэсэн байна уу? Зольж авсан. 2000 жилийн өмнө нүглийн хөлсийг нь бүгдийг нь төлсөн учраас над руу юу гинэ? Эргэх тун. Эцэстээ бид өхөн өчигдөр итгээд аврагдсан гэж байгаа боловч Есүс хизээ аварсан байсан бол 2000 жилийн өмнө аль хэдийн авраад өгчихсөн байсан. Ганцхан тэр тийм биз? И баримтыг л бид өхөн аваагүй байсан. За и баримт нь хаа вэ? Энэ Библи байгаа биз? За харъя да. Энд нэг хүнийг танилцуулъя. Энэ ямар хүн бэ гэхлээр дэлхийн 2 дугаар дайнд оролцсон хүн баг. 1944 онд энэ Америкийн Гуам гэдэг арал дээр очисон баг. Энэ Гуам арал руу очиод дайм болоод энэ үед Окаунд нуугдаад газар ухаж Окау гэж ярьдаг тийм үү. Нуугч үлдээд байж итэл 44 оны дараа энэ 45 шилжих үед энэ Япончууд Америкийн Совдон арал руу бөмбөгцсөн тийм үү. Үүний дараа яасан юм бол Америкийн цэргүүд нь энэ Японы Хирошима болон Нагасаки гэдэг хоёр хотод атомын бомбыг унгаасан баг. За ингээд яалаа. Япон буултаа өгсөн биз? Гэтэл яасан бэ? Энэ хүн байж тээ. Тэр үед Америкийн Гуам арал дээр байж байгаад нуувчинда байгаал байсан баг. Дайм болол тийм биз? Гэхдээ энэ хүн хэдэн жил байсан бэ? 1944 оноос биш тээ.
72 оны хүртэл буюу 28 жил энэ залуу ийм хөгшин өвөө болтлоо нуугдаж амьдэрсэн баг. За дайн хэдэн он дууслаа? 45 он дууссан биз? Тэгээ энэ яасан? 45 он 27 жилийг нь яасан бол үнэндээ хов хоосон өнгөрөөцсөн байгаа биз? Энэ ямар хүн бол? Стаазгүй дахиад байгаа биз? Хэн нэгэн хэлж өгөөгүй бол яах вэ? Хилээд өгсөн бол яг энэ хүн одоо чөлөөлөгдсөн юм байна гэ баяр хөөртэй амьдрч болох юм биз? Эйтэ хүн яасан юм болоо? Үүнийгээс мэдэлгүй 28 жилийн турш нуугдаж амьдэрсэн баг. Тэгэд яасан бэ? Энэ хүнийг Якой гэдэг нэртэй хүн байхгүй юу? Энэ хүнийг гаргаж авч ярахын тулд хүмүүс энэ ой модон дотор нэг сони хүн байгаад байгааг мэдсэн баг. Тэгэд судлаад үзсэн чинь энэ Якой гэдэг нэртэй дэлхийн 2 дугаар дайны онд орсон тэр гэдгийг мэдсэн байхгүй юу? Дуудаа дайн дуусаа гэсэн итгэхгүй байна нэ. Тэгэхээр наргаа ураад яасан юм бол түүний хамт байлдаж байсан энэ өөр Оми Хатай шин гэдэг нэртэй өөр цэргийг дуудаад яасан юм бол Оми дуудсан баг. Якой гараад ирээ. Аль хэдийн дайн дууссан. Чөлөөлөгдсөн. Ямар ч аюул байхгүй. Ингээд яасан юм бол энэ хүн гарч ирсэн баг. Өргөдөлтөө юм байгаа. Бид нар ч гэсэндээ байна шүү дээ. Насаараа ингэж амьдарч байгаад явах уу? Энэ нүхэн дотор энэ хүн амьдарч ирсэн энэ дотор үхчих болох байсан баг. 2000 жилийн өмнө Есүс Христ бидний нүглийг мөнхөд уучласныг чинь мэдэхгүй. Ингэж амьдарч байгаад тэгэд үхэл яах вэ? Ямар харамсалтай байх вэ тийм ээ? Золоор та бүхэн сайн мэдээд хараасан хүмүүс яасан. Бата доржо дулма наша гараад ирээ. Эзэн чиний нүглийг бүгдийг нь уучлсан. Хурж ирээ чинийг сонсоод үзтээ. Сонсоогүй байсан бол яах байсан бол? Би ч тэр энэ үгийг одоогоос 17 жилийн өмнө 17 илүү хэдл 18 ч за юу таач 18 жилийн өмнө анх сонсч байсан байж. За тэр өдөр юу юм болоо? Миний хувьд за Махбодийн хувьд бид нэг удаа төрсөн биз? Миний хувьд болохоор өнөөдөр буюу 9 дугаар сарын 7-нд 40 жилийн өмнө энэ хороо дээр мэндэлсэн байж байгаа. Тэгж явж байгаад 2007 оны 4 дугаар сарын 9-ний үрийн буюу шөнийн 2-оос 3 цагийн үед сүнсээрээ би дахин төрсөн. Яаж вэ? Есүс миний нүглийг мөнхөд уучлж өгсөн юм байна. Би Бурхны хүүхэд болсон юм байна. Библиэлд үтсэн тэр загтлуудыг нь хараад яах вэ? Бид чинь аврагдсан хүн байсан юм байна. Мөн биз? Тэгэд яасан? Христиант амьтаа болсон баг. Тийм учраас надад ч тэр юм бол 2 төрсөн өдөр бий. Авралыг авсан тэр өдрөөс эхлээд байж тээ. Бодоод үзэх энэ Махбодийн төрсөн өдөр 9 сарын 7 өдөр миний төрсөн өдөр ахгүй юу? Тэглээд ямар нэг юм бэлэг мэлэг өгөөрөө гэж байгаа юм биш шүү. За ихтэй яг өгөл авах бах тийм үү? За тоглоом шүү. Гэвч тэр өдөр яасан юм бол үндэ тэр өдрийг хүртэл би яасан юм бол аврагдахаас өмнө Махбод маань амьд байгаа. Сүнс маань Бурхантай хамааралгүй байсан биз? Харин итгэх тэр мөч тэр яасан юм болоо? Би Бурханы хүүхэд болон шин хүн болсон баг. За тиймээс баримтууд нь хаа сайг байгаа. Энэ Исая намын 38:17 дээр үзэгтэн сайнны төлөө би гашуунаар зовсон. Амийг минь сүрлийн нүхнээс та хамгаалсан. Гимнүгэл бүрийг минь та нурууны хараар хайсан гэж хэлсэн байгаа. Эцэстээ авралыг авсан хүмүүсийг нарийн ажиглаад харуул яах вэ? Сайнны төлөө би гашуунаар зовсон гэдэг шиг амьдралд нь олон асуудлууд байж байгаа тохиолдол их байдаг. Амьдралд нь дутах зүйл байхгүй, элбэг хангалуун байвал шүү дээ. Бурхан хүн Бурханыг хизээш ирж хайдаггүй байх. Тийм учраас Бурхан яадаг юм бол зарим үед Бурхан өөрийгөө ойлгуулахын тулд шүү дээ. Амьдралд нь зовлон зүдгүр ийм зүйлсүүдийг өгдөг. Зарим нь төрөөд харах нэ. Ядуу гэрүүл төрсөн байдаг үз. Тэгингээ яагаад ийм юм бол? Яагаад ингэж амьдрах ёстой юм бол? Тэгингээ яах вэ? Эцэстээ тэр зовлонгороо дамжуулан Бурханыг хайдаг байх. Энэ хүн ч яасан бол гашууны сайнны төлөө би гашуунаар зовсон гэж хэлсэн. Гэвч энэ зовлонгийнхаа төгсгөл яасан юм бол амийг минь сүрлийн нүхнээс та хамгаалсан, гэмнүгэл бүрийг минь та нурууны хараар хайсан. Энэ нүхлийн өвчин гэдэг аимшигтай зовлонгороо дамжуулан яасан юм болоо? Энэ хүн Бурханыг хайж эцэст нь Бурхан түүний бүх нүгэл бүрийг минь нурууны хараар яасан гинэ? Хайсан гэсэн байгаа. За миний нүгэл байлаа. Энд бичигдсэн байлаа. Үүнийг яасан гинэ? Бурхан нурууны хараар яасан гинэ? Ингээ хайцсан. Үлийн юу гэсэн үг? Дахин харна гэсэн үг юм болов? Үгүй ээ. Дахин хизээч санахгүй гэсэн утга байна. Ийм үгнүүд олон бий. Биднийг тэрээр дахин өрөвдөн хилэнцгийг минь хөлд ороо гიშгчин. Бүх нүглийг та тэнгисийн гүн рүү хайнаа гэсэн байгаа.
дэлхий дээр хамгийн гүнзгий далаа ойролцоогоор 12,000 метр гүн байж байгаа. Ийшээ очиж чадахгүй хүн. Хэзээ цэлээд очиж чадахгүй. Тэрэн шиг тэр далайн гүн рүү хайсан гэдэг нь юу юм бол? Эзэн миний нүглийг дахин санахгүй гэсэн утга байгаа. Исая 1:18 дээрээс харуулна. Хүрээ дээр эхэлцээ гэж эзэн айлдаж байна. Эхлэнц нүгэл чинь час улаан мэт байвч час улаан цас адил цагаан болно. Хүрэн улаан боловч ноос адил цагаан болно гэсэн байгаа. Энэ хорвоог харвал яах вэ? Бөөн хогшаараар дүүрэн ялгадас өчнөө их хог байгаа. Гэхдээ түүний дээр цав цагаан цас яах вэ? Будран орвол яах вэ? Юу ч үгүй цэвэрхэн харагддаг үз. За, доор нь юу байгаа бохир зүйл байгаа юу? Байгаа. За, бид хүн өөрсдийнхөө доторхыг харуул яг одоо ч бохир зүйл байгаа юу? Байгаа. Гэхдээ Есүсийн цус нь юу юм бол? Энийг бүгдийг нь алхалж авах. Тиймээс миний гэмиг угаах нь Есүсийн цуснаас өөр байхгүй. Мөн биз? Хүрэн улаан боловч ноос адил цагаан болно. Ийм үг нь Библиэлд асар олон байгаа. За, тийм учраас аврагч зүүн гэдэг нь юу вэ? Энэ бүх гим нүглээ бүгдийг нь уучлуулсан хүнийг хэлээд байгаа. За, одоо хамтдаа энэ нэг ишлэлийг хамтдаа уншиж үзье дээ. Энэ чухал ишлэл байна. Иохан 5:39 дээрээс харуулна. За, энийг уншъя да. Та нар бичвэрүүдэд мөн хамби гэж боддог бол тэднийг нягталдаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. За, энэ үгийг Есүс хэлсэн байхгүй. Эцэстээ та нар бичвэрүүд гэдэг нь юу хэлж байгаа юм болоо? Энэ бичвэрүүд гэдэг нь Есүсийн зүгээс харуул юу юм бол? Хуучин гэрээний бүх үгсийг хэлж байгаа. За, хуучин гэрээн дээр тасралтгүй олон үйл явдлууд гарч байгаа. Адам Ява хоёрыг Эдений цэцэрлэгээс хөөж гаргасан үйл явдал. Ноагийн үер Израильчууд Египтээс гарсан гайхамшиг гэдэргээ тийм үү? За, гэхдээ тэр бүх үйл явдлууд нь штэ. Эцэстээ юу юм бол? Намайг гэрчилдэг гинэ. За, энэ дээр та нар бичвэрүүдэд Библиэлд мөн хамби гэж боддог тул тэднийг нягталдаг. Эцэстээ юу юм бол? Мөн хам нь Есүс Христээр дамжуулан ирдэг биз? Тиймээс энэ Библийг судлаад үзвэл яах вэ? Есүс Христ бидэнд мөн хамыг өгөхөөр ирсэн аврагчин байна гэдгийг гэрчилдэг гэсэн утга байхгүй юу? За, тийм учраас энэ хуучин гэрээн дээр бурхан аврал гэж юу вэ гэдгийг ойлгуулахын тулд байна шүү дээ. Яг л жаахан хүүхэд яах вэ? Жаахан хүүхдийн ном ямар байдаг вүлээ? Энэ зурагтай, тайлбартай, богино ийм үйл явдлуудаар олон байдаг тийм үү? Тиймээс тэр шиг яах вэ? Бурхан эхлээд авралыг ойлгуулахын тулд байна шүү дээ. Библиэлд олон тийм нууцуудыг бичиж өгсөн баг. За, энэ үйл явдлыг нэг төр харъя да. За, дахиад харъя да. За, тэгвэл энэ юу хэлж байгаа юм болоо? За, дэлгэц өгөрөө. За, хамгийн анхны үйл явдал нь юу байсан бэ? Адам хоёр гим нүгэл хийгээд яалаа. Эден цэцэрлэг хөөгдөн гарсан мэт. За, тэд тэгж хэлсэн баг. Эхлээд нүгэл хийсний дараа тэгээд тэр хоёрын нүд нээгдэн хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хооронд нь холбож өөрсдөө бэлхэмж хийжээ. Адам хоёрын жимснийг эдсний дараа, жимснээс эдсний дараа яасан юм болоо? Хамгийн түрүүнд мэдэх болсон зүйлээс. Тэр нь юу юм бол? Өөрсдийгөө нүцгэн байгаагаа мэдсэн гэж хэлж байгаа. Энэ юу хэлж байгаа юм бол? Хүн бурхны өмнө зогсох үед яах вэ? Өөрсдийнхөө гим нүгэлтэй гэдгээ, өөрсдийнхөө нүцгэн үннийг яадгүй мэдэх болдог үз. Бурхны үгийг сонсохоос өмнө бид нар яасан? Өөрийг аятайхан хүн гэж бодож байсан баг тийм үү? Гэхдээ бурхны өмнө зогсдол ямар вэ? Үнэхээр ичгэвтер байсан. Яг л нүцгэн хүмүүсийн өмнө зогсож байгаа адил яаж вэ? Бурхан бидний зүрх сэтгэлд юу байгаа? Тэр бүхнийг ил гаргаж ирсэн мэт. Адам Ява хоёр гим нүгэл хийгээс өмнө бурхантай нүүр тулан уулздаг байсан байж байгаа. Гэтэл яасан? Энэ гим нүгэл хийсний дараа яасан юм бол? Сайн үг мэддэг болсон гэж хэлж байгаа. Тийм учраас сайн үг мэдүүлэгч модны жимс гэж хэлсэн мэт. Хүн сайныг ч мэднэ, мууг ч мэддэг болсон. Гэхдээ мууг мэдж байгаач хүнд энэ муу буюу гим нүглийг ялах хүч чадал байхгүй болсон баг. Тийм учраас яг хүн сайн мууг мэдэх нь бидэнтэй адил болсон тул одоо тэднийг яг Эдений цэцэрлэгт рүү орохоороогүй хаалт хийе. Библиэлд бурхан тэгж хэлсэн талаар гарч байгаа. Эцтэй юу вэ? Адам Ява хоёр сайн мууг мэдүүлэгч модныг эдний жимснээс эдсний дараа өөрсдийнхөө муу мухайг ч мэдэх болсон баг. Муугаа мэдсэн ч муугаа ялах хүчгүй болсон мэт. Тэгэд яасан юм болоо? Нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хооронд нь олж өөрсдөө бэлхэмж хийж өмсчээ гэсэн баг. За, тэр үед яа гэм бол Адам тэнгэрээс дууддаг баг. Бурхан тэнгэрээс Адамыг дууддаг баг. Адама чи хаана байна? Тэр үед яг
бид нүцгэн учир нуугдсан. Тэрээр би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлв. Тэгтэл тэр чамайг нүцгэн гэж хэн жамд хэлсэн бэ? Бүү идгэж миний жам тушаасан тэр модны жимсээс чи идэ юу гэсэнд. Яасан юм бол? Тэрээр яасан юм бол? Идсэн мэдстэй. За тэгвэл энэ нүцгэн байгаагаа юугаар халахсан бэлээ? Тэгэд инжир модны мөчрөөр навцсаар бэлхэмж хийж өмссөн байгааз энэ юг харуулж өгч байгаа юм болоо. Авралыг авсан хүн Бурханы өмнө энэ ичхүүрээ далдлахын тулд байна шүү дээ. Өөрийнхөө тэр үйлсээр халахлах гэж оролдож байгааг харуулж өгч байгаа. Гэвч Бурханыг харахад ямар бол? Хүний үйлс гэдэг зүйл нь тэр нүглийг нь халахлж чадахлаа. Чадахгүй. За энийг харъя да. Бид бүгд бузар бүхий л зөвхт улс маань бохир хувцсан мэт байдаг. Одоо хүн гэмтэн болсон учраас бүх зөвхт улс нүртлээ бохир хувцс гэж хэлсэн байгаа. Бид бүгдээрээ навч мэд хатан орчиж хэлэн сон биднийг салхи мэд хийсэ гэжээ. Яг л Адам Яваарын тэр инжир модны навцаар хийсэн бэлхэмж нь нар мандаж салхиод юу ч хатаж хоржин алга болдог шиг байна шүү дээ. Эцтэй яваа. Хүний үйлс гэдэг зүйлээр өөрийгөө хичнээн нуух гэж яах юм бол нуух боломжгүй бохир нүгэлтэн болсныг гэдгийг харуулж өгж байгаа. За тиймээс Бурхан тэдэндээ шүү дээ. Нэгэн арьсан дээл хийж өмсгсөн байж байгаа. За энэ үгийг харъя. Эзэн Бурхан Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. За энэ арьсан дээл хийж өмсөхийн тулд юу хэрэгтэй вэ? Юу байх ёстой бол? Гарцаагүй цус урсах ёстой. Эцтэй энэ юу харуулж өгж байгаа юм бол? Нүгэлнийг нь цус урсаж байж уучалдаг. Эцтэй энэ хэнийг хэлсэн бол? Есүс бидний төлөө үхэх болно гэдгийг харуулсан тийм үйл явдал байсан. За энэ аврал мөн байна уу? Авралыг хэлж байсан байгаа. За үүний дараа Адам Яв Эдений цэцэрлэгээс хөөгдөн гарсны дараа үр хүүхдтэй болсон баг. Тэгингээ яасан бол Адам ярьж ийсэн баг. Аав ээж хоёр нуг нь Эдений цэцэрлэгт үнэхээр аз жаргалтай амьдардаг байсан. Аав нь Бурхантай бүр уулзаад ярьдаг байсан шүү дээ. Гэтэл яасан? Энэ ээж чинь яасныг мэдэж гэнэ үү? Тэр үед Ева яах вэ? Мэдсэн бол чи өөрөө юунда ицээ. Магадгүй тэгсэн баг тийм үү? Библиэлд гараагүй л дээ. Тэгингээ аав ээж хоёр нүгэл хийсний дараа Бурхан энэ арьсан дээл хийж өгөөд бидний тэр гим нүглүүдийг уучлж өгсөн. За үүнийг яасан юм болоо? Адамын хоёр үгийн нэг нь чих тавин сонссон баг. Ингээд яасан бол Адам Яв хоёр амьдарч байсан тэр зүгт хоёр хүн анх Бурханд тахил өргөсөн үйл явдал гарч ирв. За энэ үйл явдлыг уншиж үзье да. Адам Еватайгаа унтаж эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлв. Дахиад тэрээр Каины дүү Абелийг төрүүлжээ. Тэгээд Абель мал маллаж Каин газар эдлэх болов. Газар хагалж амьдардаг болсон байгаа. Хожим нь Каин газараас авсан үр жимснээс эзэнд өргөл болгон барьжээ. За Каин яасан бол үр жимснээс өргөл болгон барьсан байгаа. Харин Абель бас хонь сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг ойшон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан уруу царайлуу гэж хэлсэн баг. За Абельний яасан бол хонь сүргийнхэн анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөсөн байгаа. Абель юу мэдэж байсан бол хүний Бурханд өргөх зүйл нь юу вэ? Үйлс биш гэдгийг. Энэ амьтныг өргөл болгон өргөсөн байгаа. Юу юм бол Адам Евагийн ярьсан зүйлийг санаж байсан баг. Харин Каин яасан бол үр жимснээс эзэнд өргөл барьсан баг. Гэтэл яасан бол Бурхан Абелийнхыг аваад Каиныхыг аваагүй. Каин ихэд уурсан гэсэн байгаа. За энэ тахил нь юу харуулж өгч байгаа юм болоо? Каин газрынхаа ургацыг өргөсөн гэдэг нь өөрийнхөө хичээл зүтгэлийг аваад Бурханы өмнө очисон баг. Бидний дотор хичээл байгаа сайн үйл хийж байгаад аврагдаж чадах хүн байгаа болов? Нэгч байхгүйс яагаад вэ? Хүний зөвтүүл нь хүртэл бохир хувцастай адилхан гэж хэлсэн мэт. Харин Абель яасан юм бол цусаар тахил өргөсөн баг. Энэ юм бол эцтэй аврал нь хүний хийсэн үйлсээр биш. Ямар ч сайн үйлсийг хийх боломжгүй. Бохир нүгэлтний төлөө Есүс Христийн цус түүгээр дамжуулан итгэлээр дамжуулан л аврагдах болно гэдгийг юм бол харуулж өгж байгаа ийм үйл явдал байна. Ойлгосон биз? Тиймээс эцтэй юу юм бол энэ нь Есүс Христийн хийсэн ажлыг харуулж өгж байгаа юм шүү дээ. Тиймээс Дэд хууль номын энэ 22 дугаар бүлэг дээрээс харах юм бол ийм үг гардаг. Ноос майлан хоёрыг холж нэгсэн хувцсыг бүүмсөө. Энийг зүгээр нэг бичээг. Ноос нь юу юм бол?
хоньноос зүгээр гаргаж авч байгаа биз. Майланг нь юу юм бол ургуулад тэр майлангаас нь утас эрен гаргаж ирээд яадгүй хувц хийж байгаа биз. Ноос нь Есүсийг харуулж өгч байгаа бол майланг нь юу юм бол хүний үйлсийг харуулж өгч байгаа. Тиймээс эцэстээ аврал нь хүний хийсэн үйлсээр биш. Есүс Христ миний гэм нүглийг мөнхөд уучлж өгсөн тэр хийсэн ажлаар нь дамжуулан байд өхөн аврагдана. Үүнийг харуулж өгч байгаа биз. Тиймээс энэ Еврей номын 11:4 дээр эдгэлээрээ байл Каиныхаас үлэмждээр тахлыг бурхан дөргөө. Үүгээрээ тэр зөвтгсөн гэрчлэлийг хүлээн ав. Бурхан түүний бэлгээдүйн дахаа гэрчилсэн юм. Тэр үгсэн боловч эдгэлээр ярьсаар байна. Юуг ярьж байгаа юм бол хүн зөвхөн Есүс миний төлөө хийж өгсөн тэр ажилд итгэсэн эдгэлээр аврагддаг. Сүмд сайн явж байгаад бид нар аврагддаг юм болов? Үгүй ээ. Тэр бишээ гэсэн утга баг. За, дахиад нэг үйл явдлыг харъя. За, Израилийн ард түмэн Египтээс гарахын өмнө Бурхан хамгийн сүүлчийн гамшиг нь бүх уугнууд нөх гамшигыг Египтэд үйлдэнэ гэж хэлсэн. За, харин Израилийн ард түмэнд энэ үгийг хэлсэн баг. Та нарын төлөө согоггүй нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийг хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын 14 хүртэл түүнийг байлгаж нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгэрийг нядал. Тэгээд цуснаас нь авч тэрхүү хургийг эдэх хайлын 2 хатавч ба тотхонд цуснаас нь нялаа гэж хэлсэн баг. За, ингүүл юу болох юм бол 12:5-7 дээр Мойсе эзэнд шин дунд би Египтийн дундуур явна. Синтэдэ залрагч Парауны ууган хүүгээс эхлэн Тэримийн ард байгч шивгчний ууган хүүг хүртэл мөн бүх малын ууган төлөв буюу Египт газрын ууган бүгд өгөх болно. Харин та нарын байгаа гэр дээрх цусыг нь хатавчандаа болон дотгон дээрээ түргсэн мэт та нарт тэмдэг болно. Би Египт газрыг цохих үедээ цусыг хараад та нарыг алгас учраа сүрлийн ямар ч хамшиг та нар дээр буухгүй гэж хэлсэн баг. За, энэ юуг харуулж өгч байгаа юм болоо? Энэ нь шүү дээ. Бурхан юу хараад гинэ? Цусыг хараад гэсэн байгаа биз. Энэ бидэнд өгж байгаа бас нэг чухал сургамж. За, тэр өдөр Израильчууд яасан? Энэ цусыг өргөхийн тулд шүү дээ. Нялахын тулд энэ хоныг нядалсан баг. Хотол даяараа тийм биз. Тэгээд цусыг нь аваад 2 хатавчандаа болон тотгон дээр нь түргсэн мэт та босгон дээр нь түрхээгүй шүү дээ. Ягаад вэ? Тэн дээр гიშгэх юм бол болохгүй учраас тэр баг. За, ингээд яасан бэ? Бүх айл түргсэн бах нь цусыг нь хараад гэж хэлсэн байгаа юм. За, олон хүмүүс юу гэж боддог вэ? Энэ би аврагдсан болов уу гэж асуудаг гэж хэлсэн мэт. Тэрнтэй адилхан олон хүмүүс яга өөрөөсөө энэ авралын баталгааг ирж хагаад байд. Би аврагдсан болов. Би итгэсэн болов гэж үрдэл ярьдаг хүмүүс би. За, гэхдээ харъя да. Эзэн юуг нь хараад та нарын дээр гамшиг боохгүй гэж хэлсэн мэт бол цусыг нь хараад. Чухал нь юу юм бол цус байгаа юм. Миний сэтгэл чухлоо. Чухал биш. Миний яг одоо байж байгаа байр байдал чухал биш үү? Чухал биш байх. Хамгийн чухал нь юу вэ? Энэ өдөр цусыг түргсэн үү? Үгүй юу гэдэг нь биз? За, тэгвэл харъя. За, эхний айлч яасан цусыг түрглээ. 2 дахь айлч түргсэн, 3 дахь айлч түргсэн байна. За, эхний айл яасан юм болоо? Баярлангаа энэ ч залбираа. Бурхан минь цусыг хараад сүрлийн ямар ч гамшиг боохгүй гэсэн Бурхан эзэн надад талархаж байна. Ингээ баярлаа сууж байгаа хүн ч байхын тийм үү? 2 дахь айл яасан болоо? Энэ нөхрийн нүд нь харагдаж байна уу? Нэг нүдээ нээцсэн байж байгаа ч. Үнэн болоо? Яасан болоо? Яадаг бол? Жохон эргэлзээтэй байгаа тийм үү? Тийм биз? Гэсэн чи яасан? Цусыг хараад гэж хэлсэн биз? За, 3 дахь айл нарийн яасан бэ? 3 дахь айл нь ширээн дор ороод нуугдсан байна. За, тэгвэл энэ айлд аврал ирэхлөө. Ирэх үү, ирэхгүй юу? Ширээн дээр нуугд нүд нь бүтэлцээд нэрээ тех болов яах вэ? Гэхдээ эндээс биш те. Олон хүмүүсийн андуурдаг зүйлийг бид бүхэн авралын баталгааг ерөөсөө өөр зүйлээс хайх хэрэггүй заяа. Есүс Христ миний гэм нүглийг уучлсан байна уу үгүй юу гэдэг энэ бичигдсэн үгийг хараад олж авах ёстой болохоос биш. Миний зүрх сэтгэлийн байдал чухал биш ах. Миний хувьд 2007 оны 4-р сарын 9-ний 2-оос 3 цагийн үед аврагдсан гэж хэлсэн тийм үү. Тэр өдөр амар гоё юмсэн. Сэтгэл ингээл хөөрөл тэнгэрт нисэж байгаа юм шиг. За, тийм юм болоогүй шүү. Олон хүмүүс яах вэ? Би аврагдсан ямар нэгэн зүйл болох ёстой гэж бодоод байдаг. Халууд өгөх ёстой болов. Тэгвэл энэ хэсгийн имлэг ороод кальц холоор хийлгээрээ за. Тэгвэл яах вэ? Халуу дүүгэх байх.
Ирак цагт үхгүй 20-т тариа шүү одоо тийм тариа хэлгэж болохгүй шүү. Халуун тариа гэж ярьдаг гэж. За ямар нэгэн мэдрэмжийн чухал биш ах. Эцтэй юу вэ? Библиэл дээр эзэн миний нүглийг уучлсан байна уу үгүй гэдэг тэр нотлогон чухал эз. За тийм учраас эцтэй яах вэ? За эхний хаал яасан бэ? Ухайг гарч ирсэн байгаа. Хоёр дахь хаал яасан бол мэдээж хэрэг гарч ирнэ. За гурав дахь хаал харин яасан бол. За энэ хүмүүсийн нүд нь бүлтэлцээд айгаа сууж байгаа нь чухал уу? Энэ цусыг түргсэн нь чухал болов? За яасан бол энэ айлд чи аврал ирсэн. Яагаад вэ? Тэдний аврахын тулд тэр ухрааг өгсөн гэдэг нь хамгийн чухал байгаа эцэд. Тийм ээ? Үүнийг алгасал баяр хэмээн нэрлэдэг. Одоо ч Израилийн ард түмэн жил болгон энэ баярыг тэмдэглэдэг шүү. За тиймээс эцэдээ энэ алгасал баярын хураг нь юу хэлж байсан юм болоо? Энийг харъя та. Тиймээс та нар эсгэгдээгүй юм шиг шин зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлээ. Энэ юу хэлж байгаа юм болоо? Израилийн ард түмэн Египтээс гарсны дараа энэ цусаар дамжуулан аврагсны дараа 7 хоногийн турш эсгээгүй талахыг ийдсэн баг. Хөрөнгийг хийгээгүй өсөв гэж. Энэ хөрөнгө нь юу юм бол? Библиэлд нүглийг хэлж байгаа ах. Тийм учраас хуучин хөрөнгө нь юу цэвэрлэл гэдэг нь юу гэсэн үг юм бол? Бидний дотор байгаа энэ одоо гим нүглүүд ахын амьдрах ёстой гэдэг тэр амьдралыг харуулж өгж байгаа ах. Тэгингээ учир нь алгасал баярын хураг маань болох Христ яасан гинэ? Нядлус. Эцэстээ энэ хуучин гэрэн дээр гарч байгаа бүх үйл явдлын хэнийг зааж яасан юм бол? Есүс Христ бидний төлөө өгөхөнгөө бидний бүх гэм нүглийг уучлж өгөх болно гэдгийг харуулж өгж байгаа тийм үйл явдал байгаа эцэст. Тийм байгаа. За, тийм учраас яах вэ? Сайн мэдэн та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж үр жимс ургуулж байгаагаа тэгсэн байгаа. За, сайн мэдэн ирсэн үү? Миний хувьд 2007 оны 4-р сарын үүрээр ирсэн байхгүй юу? Тэр үед ойлгосон. Ийм амархан байсан юм байна. Анханаас нь энийг нь хэлээд өгчихгүй. Оройн 8 цагаас ахуулаад надад шөнийн 3 цаг хүртэл тэр зөвлөгөө өгсөн байхгүй юу? Би итгээгүй биш, итгэцсэн байсан. Гэхдээ гэмтэн гэж хэлээд дуусчихаар утгахгүйсэн өөр ямар нэгэн нотлогоо байна гэж асуусан. Тэс нөгөө хүн юу юм бэлээ? Намайг энэ Библиэд итгэхгүй юм байна гэж ойлгосон юм шиг. Тийм учраас шөнийн оройн 8 цагаас ахуулаад 12 1 хүртэл яасан юм бол гэмтэн Библи үнэн гэдэг нотлогоог ярьж хагаад үлдсэн тэр 2 цагийн туршид нь Бурхны юм гэмтэн энэ нүглийг нь Есүс уучлсан гэдгийг хэлж өгсөн байхгүй. Тэр өдөр би ухаарсан байж байгаа. Юг ухаарсан юм бол Бурхны нэгүслийг сонсоод үнэнхээр ухаарсан тэр өдрөөс чинь нэхлэн та нарын дунд ч бас юу гинэ? Ургуулж байна. За, авралыг авсан хүн байж тээ. Авралыг авсан гэдгийг мэддэг байж байгаа. Яагаад вэ? Есүс минь нүглийг уучлсан юм байна. Тийм багаж? Тийм учраас зарим хүмүүс яах вэ? Энэ сүмд удаан явж байгаад аврагдана гэж боддог. Хичээнгүйл нь зөвхт амьдарч байгаад гэж боддог. Тэр зөвөө буруу юу? Буруу баг. Авралын дээр миний ямар ч үйлсийг нэмж болохгүй ойлгосноо. 100% Бурхны нэгүслэр бид нар аврагдсан биз? За түүнийг баталж өгж байгаа тэр хүн юм болоо. Энэ хүнийг танилцуулъя за. Энэ Есүсийг загалмаа дээр цовдлогдох үед байж тээ. 2 дээрэмчин байсан баг. Эхэндээ хоёулаа түүнийг доромжилсан. Хэн болохоо баталж харуулаач гэсэн байгаа. Гэтэл яасан бэ? Хажууднаас нэг дээрэмчин гимшдэг баг. Энэс мэдээж энэ зүйл харин энэ хүний үйлцэн зүйл. Ямар ч буруу байхгүй шүү дээ. Та хүн нүглийн мэсийг надад өгөөч. За энэ хүн яасан бол эхэндээ Матай намын 27 дугаар бүлгээр 2 дээрэмч хоёулын Есүс доромж байсан гэсэн. Харин энэ хүн яасан бол загалмаад Есүсийн хэлж байгаа. Аава тэднийг уучлаач. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй. Энэ бүхнийг харангаа Есүсийг эзэн гэдгийг мэдсэн баг. Тэгээд би хийх зөх ёсныхоо шийтгэлийг л авч гим нүгэлдээ гимжсэн мэт хэрэг боломжтой бол та хаанчлалтаа очихдоо Дивожинд очихдоо намайг санаач. Намайг аварч өгөөч. Ингэж хэлсэн баг. Энэ хүнд Есүс юу гэж хэлсэн бол? Үнээр би чамд хэлье.
өнөөдөр чи надтай хамт Диваажин байх болно. За. Хаана гинэ? Диваажин. Энэ хүн байж тээ. Тэр өдөр шууд Диваажин руу явсан баг. За тэгвэл асууя. Энэ хүн сайн үйл хийсэн үү? Буян хураасан уу? Сүмд явсан уу? Юу чи чадаагүй? Юу чи чадалгүй амьдрч хагаад тэгээд яасан юм бол загалмаа дээр өгөө шууд Диваажин руу явсан байж байгаа. Аврал нь биш тээ. Үйлс биш байх. Юу юм бол? Намайг аварч өгсөн бурхны тэр нэг үйлсэлд нь талархан хүлээн авахыг хэлж өгж байгаа. За тийм учраас энэ юу хэлж байгаа юм болоо? Гэтэл олон хүмүүс яадаг юм болоо? Ямар нэгэн зүйл хийх ёстой гэж боддог байж. За тийм учраас харъя да. Энэ их гимнүглийг нь уучсан гэдэгт итгэх мөчөд байж тээ. Авралыг авсан хүнд энэ талархал гэдэг зүйл бий болдог байх. Үүнийг авралын талархал гэж хэлдэг. Энэ талархал нь юу вэ? Эцэстээ аягны хариу өдөртөө агтны хариу үгнэ жилдээ гэж ирдэг биз? Хариу үйлс болон гарч ирдэг байх. Энэ үйлс нь авралтай хамааралтай юм биш. Авралыг авсан хүн намайг аварч өгсөндөө талархлаа гэд хариу үйлсийг үйлдэх үед яадаг вэ? Үүнийг нь бурхан харин байж тээ. Үйлснийхэн дагуу шагн болгон эргүүлж өгнө гэж хэлсэн. За тэгвэл саяны загалмаа дээр совлогдсон дээрэмчин шагнал байгаа болов? Байхгүй. Бурхан шударга учраас яг энэ газар дээр хийсэн нүглийнх нь хөлсийг ч энэ газар дээр төлөөлсөн байж байгаа. Гэхдээ түүнд буруу амьдэрсэн учраас бурханы тэл амьдрах боломжийг ч эзэн яасан юм бол олгоогүй байх. Шагнал байхгүй. Харин авралыг авсан хүн энэ нэг үйлсэлд нь талархангаа хичээнгүлэн амьдрах үед байж тээ бурхан тэр үйлсийн дагуу хүн тус бүрд шагналыг нь өгнө гэж айлцсан байж байгаа. Ялгаатай. За энэ үгийг хамтдаа уншийе. Харах тун би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлснийхэн дагуу буцаан төлөг шагнал минь надтай хамт байгаа гэсэн байгаас энэ дээр өгсөн бол хүн бүрд юуныхэн дагуу гинэ? Үйлсийнхэн дагуу. Тийм учраас энэ хүнд үйлс гарах үйлс юу ч байхгүй. Тийм учраас шагналгүйгээр бурханы өмнө очисон байгаа. Харин авралыг авсан хүн яг хичээнгүлэн амьдруулъя штэ. Бурханы очвол хүн бүрд тэр үйлсийнх нь хариуг бурхан өгдөг гэж хэлсэн. За тийм ээ сарыг да. Би нэг хүнийг танилцуулъя за. Энэ дээрэмчин ямар ч шагналыг хурааж чадаагүй бол харин авралыг авсныхаа дараа хичээнгүлэн амьдрсан нэг хүн байсан. За тэр хүнийг Паул гэж хэлдэг байхгүй юу? Тэрээр ингэж хэлсэн баг. Гэвч бурханы нэг үйлслээр би одоогийн бий болсон. За яг одоо ингэж амьдарч байгаагаа бурханы нэг үйлсэл гэж хүн хэлсэн баг. Түүний надад үзүүлсэн нэг үйлсэл хоосон өнгөрөөгүй лээ. Харин ч би тэд бүгдээс илүү зүтгэсэн юм аа. Энэ Паул гэдэг хүн яг гэдэг. Авралыг авсан тэр цагаасаа эхлээд эзний өмнө очих хүртлээ байна шүү дээ. Библийн шинэ гэрээний 14 номыг тэрээр бичсэн гинэ. Энэ Коринт номыг ч Паул бичсэн. Асар олон зовлон амсаж тэгж амьдрсан баг. Энэ сайн мэдээний төлөө би 5 удаа 39 удаа ташуурдус. Гол усны аюул, хуурамч ахан дүүсийн аюул, тэнгисийн аюул, олон удаа шоронд орж даарч хөрж тэгж амьдрсан гэж хэлсэн байхгүй юу? Гэхдээ түүнийг яасан юм бол тэрээр ингэж хэлсэн. Харин ч би тэд бүгдээс илүү зүтгэсэн юм аа. Гэхдээ би биш гинэ. Паул ажилласан мэт зөвхөн Паул хөдөлмөрсөн мэт. Гэхдээ би биш. Тэгвэл хэн ажилласан юм бол тэрээр ингэж хэлсэн. Харин надтай хамт байдаг бурхны нэгүүлсэл үүнийг хийсэн гинэ. Юу хийсэн юм бол? Тэр бурхны нэгүүлсэл надаар энэ ажлыг хийлгсэн. Тэр нэгүүлсэл нь хийсэн болохоос биш. Би биш ээ. Ямар агуу итгэл бол. Тиймээс ийхүү сайн мэдээг таран хичээнгүлэн амьдарч байгаад яасан юм бол хамгийн сүүлд Ромд очиод тэрээр цаазаар ахуулсан баг. Тэр шоронд байхдаа бичсэн түүний загтал нь энэ байсан. Хамтдаа уншийе. Би сайн тэмцлэр тэмцсэн. Замаа дуусгасан итгэлээ сахис. Сайн тэмцлэр тэмцсэн гэдэг нь юу хэлж байгаа юм бол энэ сайн мэдээний төлөө тасралтгүй яасан юм бол зовж зүдрэн хичээнгүлэн амьдарсан. Хүмүүстэй зодолцсон байлцсан гэсэн утга биш. Биш үү? Өөрийг нь доромжилж зодож шоронд орж исэн тэр хүмүүсийн төлөө залбирч байсан. Шоронд орох юм бол шоронд байгаа хуйх сайн мэдээ тарааж исэн. Өөр газар очиод тэнд зодуулах юм бол зодуулсан хүмүүстэй сайн мэдээ тарааж исэн. Ромын хааны өмнө зогсоод шүүгдэх юм бол та ч гэсэн надтай адилхан итгэлтэй болоосоо гэд Ромын хаанд хүртэл сайн мэдээ тарааж исэн баг. Үхэн хүртэл сайн мэдээ тарааж байгаад тэмцсэн гэсэн мэт
замаа дуусгасан эзээ үрд идэглээ сагсан гинэ. Тэгээд яасан юм бол урд минь зөвхт байдлын дэтэм надад зихэгдсэн байна. Одоо тэр түүний өмнө хүлээж байгаа зүйл нь юм. Эзэн түүний хичээнгүлэн амьдрсныхын төлөө тэр зөвхт байдлын алдрын дэтмийг өгнө гэж хэлсэн байгаа. Тэгж хэлэнгээ. Зөвхт шүүгч эзэн тэр өдөр намайг зөвхөн намайг ч биш. Бас юу гинэ? Түүний үзэгт хийх хүсэгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно. Авралыг авсан бүх хүн дэжтэй эзэн шагналыг өгнө гэж хэлсэн байгаа. Миний өвчтөр 2007 онд аврагдсан байна. Аврагсныхаа дараа надад ямар бодол төрсөн бэ? Эхэндээ баяр хөөртэй амьдарч байсан. Тэг жаахан амьдрал үтсэн чи итгэлийн амьдрал амаргүй байна гэдгийг ойлгосон. Нэг хэсэг нөхөрлөөс үгнээс холдож байсан удаа. Тэр шалтгаан нь юу юм бол? Хамгийн дөрөнд ирдэг санаа зовноор нь за аврагдахын ч аврагчлаа. Тэгэд хэдийн үрдсөмд явах юм болж байна. Бас нэг хагасаа бүтэн сан нэг амарж байгаа өдөр бас нэг ажил төрөл амжуулдаг юм байгаа шүү дээ. Дандаа л нөхөрлөл дээр их буруу ойлгож байсан. Тэгэд яасан бэ? Нэг 5-6 сарын ш нөхөрлөөс холдож явсан. Тэгэд яасан бол Бурханаас маш том сахилгажуулалт авсан шүү. Бурхан юу гинэ? Авралыг авсан аварж өгсөн юм чи ингээд дураар амьдрал дээр яадаг гэлээ? Алганы амт өгдөг гэсэн. Тэр сахилгажуулалт нь юусаа ясан нугараад би нэвдэрсэн юм шиг. Энэ зүрх сэтгэл минь амар тайван гэдэг зүйл юу ч байхгүй болсон. Юу ч хийсэн гонигта утгагүй санагддаг байсан. Яагаад би ийм юм бол? Өөрийгөө ч үзэн ядах сэтгэл төрс. Аврагсан гэчээд би ингэж амьдрна гэж юу? Дараа нь ойлгосон. Бурханы сахилгажуулалт байсан юм байна. Тийм үү? Тэгэд яасан юм болоо? Эргэж ирсэн. Эргэж ирээд итгэлээрээ дахин шинээр амьдарч ихэсэн. Тэгээ бодоод үзсэн. Энэ эзэн миний төлөө ингэж өгсөн багт би яаж хариулах вэ? Бодын шир хэдвүлээ? 4 биз? Энийг хүмүүстэй хэлэхээсээр агуу тийм үнцэнтэй зүйл ах. Тэгээ яг би пастор болыг шууд болгочихоо. Тэгж бодож байгаад олсон арга юм лээ. За тэгвэл энэ сайн мэдээ тараа гэж байгаа газар тэнд очиод ажиллуулна болох юм байна. Тэгж бодоод яасан юм болоо? Би дөрөвд 2007 онд Солонгост энэ магистр сурж ирсэн их сургуульд. Сургуулаа дүүргээд диплома эхнийхийг нь хамгаалаа, сүүлийнх нь хамгаалж чадаагүй байхдаа Монгол руу хүрээд ирсэн. Хурж ирээд шууд яасан юм бол энэ сүмд ажилд орвол болохлоо. Цалиныг хэдэн дөрөг хийж чадах юм уу? Тэгээд орсон. Тэрнээс хойш өдөө хүртэл 17 жилийн ажлыг хийж байгаа юм шиг. За харъя да. Хүн болгон юу вэ? Мэдээж над чиг амьдрах ёстой гэсэн утга биш шүү. Миний хувьд тийм сэтгэл төрсөн байж. Яагаад юм бол? Эзний миний төлөө хийж өгсөн тэр их ажилд нь хариулъя гэсэн сэтгэл байсан учраас. Одоо ч дотоо үз. Паулч тэр яасан? Энэ нэгүслийн ямар их болоод яах вэ? Түүний төлөө хичээнгүлэн амьдраад эцэст нь түүгээр шагнах болно гэдэг энэ үгийг бичээд хамгийн зүйл Ромд очин шоронд хоригдсон алуулсан баг. За энэ бичлэгийг дүр харъя да. Учир нь би хэдийн ундан өргөл мэт асгагдаад. Явах цаг мөн ирж байна. Цаазаар ахуулах өдрөө. I have fought the good fight. Би сайн тэмцлэр тэмцэн. I have finished. Замаа дуусгасан. Цэзарын гэрийнхэн сайн мэдээ тараасан гэж Библиэлд гарч байгаа Паул. The faith. The Lord be with your spirit. Хамгийн сүүлд хуулийн дагуу яах чаргагүй сайн мэдээ тараасан гэдэг шалтгаанаар алуулсан баг. Өдийг хүртэл Христ итгэлийн дүүхэнд бүхэлд нь 60 сая хүн энэхүү амиа алдсан гинэ. Grace be with you all.
сайн мэдээ тараасан хүмүүсээ та нар бол миний алдрын титэм билээ. Есүс тэгж хэлсэн байхгүй. Паул тэгж хэлсэн байхгүй. Түүнийг өгтөн авсан хүмүүс нь магадгүй түүний сайн мэдээ тараасан олон хүмүүс байсан биз? түүнийг алсаасаар ирж байгаа нэгэн хэн бол? Паулыг Есүс гарцаагүй өгтөн авсан ба. Сайн байна. Итгэмжтэй Паул минь. Чамд энэ алдрын титмийг өгөх бол тэгнэ. Бидч тэр авралыг авсныг үстэй талархан амьдрахад эзэн энэ бүхнийг хариулна. Хариулан өгнө. Тиймээс дуулалом дээр юу гэсэн бол надад ганцхан бүх өгөөмрийн шинхэн төлөө би эзэнд юуг буцаах вэ? Энэ зүрх сэтгэл бий болдог баг. Олон хүмүүс буруу боддог. Бүх нүглийг нь уушлаад өгсөн юм чинь одоо дураараа амьдрсан ч болох юм болоо. Манай сүмийг бүр тэгэд заадаг гэж буруутгадаг хүмүүс ч олон бий. Монголд евангелийн эвсэл гэж бий. Гэхдээ буруутгах гүтгдэг зүйл нь болох юм идэх манай чуулганы буруу заадаг гэнэ юу гэж. Бүх нүглийн уучлалцсан юм чинь дураараа амьдрсан ч болно. Хаан тийм үг Библиэлд байна. Тэд аврагдаг учраас энэ нэгүслэн хүнийг дураараа амьдрахад биш. Бүр илүү өөрчлөлт гэдгийг мэдэхгүй байгаа учраас тийм баг. За ийш харъя да. Тэгвэл бид юу гэх вэ? Нэгүслийг ихсгэх гэд бид нүгэлдээ байсаар ах уу? Есүс ирээдүйд нүглийг хийсэн нүглийг маань бүгдийн нүс нүгэл хийсээр ах уу гэсэн үг. Яаж тэгж чадах вэ? Огтгүй. Нүглийн хувьд өгсөн бид цаашид яахан түүн дотор амьдрах үлээ гэсэн байгаа. Үнэхээр Есүс миний төлөө тийхүү өгч өгсөн гэдэгт үнэхээр итгэсэн хүн яах вэ? Нүглийг үзэн ядах сэтгэл төрдөг баг. Эзэн энэ нүглийн төлөө өгч өгсөн байхад яаж би энэ нүглийг хийх вэ? Тийм биз? Тиймээс энэ дээр юу хэлсэн бол Тэд 2:11-аас 12 дээр учир нь бүхэнд аврал авчрагч бурхны нэг үйлсэл үзэгдсэн үү? За үзэгдөө. Загалмайг бид бүхэн харсан биз? Тэр нь юу хийдэг юм бол? Итгэл сүсэггүй байдал болон ертөнцийн шунлаас татгалцахыг. Юунаас татгалцахыг нэ? Итгэл сүсэггүй байдал болон ертөнцийн шунлаас нэгдүгээрт нь татгалцахыг бидэнд сургадаг баг. Надад ч маш их карьер байсан. Солонгос сураад тиймээс магистрат төгссөний дараа Америкт очиод нэг 2-3 жил Англи сурангаа дахиад жоохон боловсрчаад Монголд хурж ирээд яах вэ? Үндсэн ажилдаа ороод түүний дараа улс төрөөр явна уу яана уу? Олон зүйлүүдийг хийнэ. Амийнхандаа тийм төлөвлөгөөтэй байсан. Аврагдаад орхитол яасан юм бэ? Хичнээн бодоод ингэж байгаа л үхэндээ амьдрал чинь төр зурих та мөнхөд амьдрахгүй штэ. Энэ дэлхий дээр хичнээн алдартай боллоо гэд мөнгөтэй боллоо гэд яах вэ? Жоохон тухтай байх вэ? Гэхдээ тэгэд яах гэж? Тэгэд яах гэж? Эзний юм дээр нь ямар ч үн цэнэгүй зүйл биз? Ийм бодол төрсөн. Энэ бурхны нэгүсэл нь биднийг ертөнцийн шунлаас татгалцахыг мөн эдүүгээд бие цэндэг зөвхөн итгэл сүсэгтэй амьдрахыг бидэнд сургадаг гинэ. Юу юм бол? Бурхны тэр нэгүсэл үнэхээр баттай аврагдсан хүнд ямар сэтгэл төрдөг юм бол? Энэ нэгүсэлд нь хариулъя гэдэг сэтгэл төрдөг баг. Энэ нэгүсэлд нь хариулаад зөвхөн амьдрий. Одоо би өмнө нүгэл хийдэг байсан бол энэ бие цэндэг болдог гэсэн байгаа юм. Итгэл сүсэгтэй амьдрахыг яадаг юм бол бидэнд сургадаг байж байгаа. Баттай аврагдвал байж тээ. Тэр хүн өөрчлөгдөж эхэлдэг. Гэхдээ энэ сайн мэдээн үг загалмай үгийг сонссон боловч яагаад хүн аврагдахгүй байгаа юм бол? Хариулт нь маш шинэ. Гэмшихгүй байгаа учраас тэр. Эзэн таал биш бол яах вэ? Би там руу явах юм. Энэ жинхэнэ гэмшил байхгүй болно шүү дээ. Мянган үгийг сонсоод яах вэ? Аврагдаж чаддаг баг. За. Нэгэн төгсөн аврал нь алга болох юм болов? Би тэдэнд мөнгө хамиг өгнө. Тэд хизээч мөхгүй бөгөөд. Тэдний хинч гараас минь булаахгүй. Тэднийг надад өгсөн эцэг минь бүхнээс авахгүй бөгөөд. Тэдний хинч чин гараас булгаж чадахгүй гэсэн байгаа. Одоо нэгэнд аврагдсан болов шүү дээ. Энэ аврал нь алга болдго юм шиг. Нүгэл хийвэл яах вэ? Сахилгажуулт байх бах тийм үү? Гэхдээ олон хүмүүс аврагсны дараа нүгэл хийчихвэл яах вэ? Би аврагдаг юм болов уу гэж боддог.
миний нүгэл хийснээс миний аврал алга болох үгүй. Харин авралыг авсан хүн дахин нүгэл хийгээд явуулаа штэ. Авралын баяр хөөр гэдэг зүйл нь алга болдог баг. Тийм учраас аврагцсан яг вэ. Энэ авралын баяр хөөрөө сахин хамгаалахын тулд яах ёстой бол үргэлжид яг вэ. Эзний өмнө зөвхт тэр анхны хараа нандинг амьдрах ёстой баг. Ойлгосон биз? Тийм ч учраас Библиэлд юу гэсэн? Юу гэвэл чиний эсрэг зүйл надад нэг зүйл байна. Учир нь чи анхны хараа орхижээ. Тиймээс хаанаас унснаа санж гимш анхны үйлсээ үйлд гэж хэлсэн байж байгаа. Авралыг авсан хүн энэ аврал нь алдагдахгүй ч авралыг авсан гимнүгэл хийгээд өөрийнх нь дур зоргоор амьдраад байвал яа гэм бол нэгдүгээрт нь бүгдийг нь уучлалцсан юм дахин хийгээд байвал юу байгаа гэлээ? Сахилагч болтгүй. Мөн яг уу энэ хайр нь хөрдөг баг. Тийм учраас энэ анхны энэ ариун хайрыг биш тэ нандинг хамгаалах ёстой биз? Эхнэр нөхөр хоёр ч яг уу тэр хайр нь хөрүүл яг уу асуудлууд үүсдэг тийм үү? Тийм учраас хайраа нандинг хамгаалах ёстой биз? Ариун гэхэ анхны хайр шиг ариухан нь хаавна гэлээ. Энэ анхны хайраа энэ Христ болон бидний хооронд энэ хайраа хадгалж амьдрах ёстой шүү. Үүнийг итгэлийн амьдрал гэж хэлээд байгаа хат. Нэг л мэдхнэ ертөнцийн шунал гэмнүгэл ороод ирүүлээ штэ. Эзэн рүү хандсан тэр зүрх сэтгэл нь хөрдөг байх. Ойлгосон биз? За тиймээс аврал нь алдагдахгүй шүү. Аврал нь юу вэ? Гэмээ уучлуулсан, дахин дөрсөн, зөвт болсон, мөнгө хамтай болсон, үхлээс амь руу шилжсэн, Бурхны хүүхэд болсон, Бурхны үрүүдэн болсон. Энэ би Бурхны өөрийн би Бурхны ариун газар болсон гэсэн байгаа. Олон утгуудыг харуулж өгж байгаа. За аврал нь юу вэ? Одоо Бурхан баярлалаа гэд дуусчихж байгаа биш үү? Аврал нь шин эхлэл байх. За үлдсэн цагт нь энэ авралын талаар хэлсэн хэдэн чухал зүйлсүүдийг бодож үзээд хэрхэн итгэлээр амьдрах ёстой гэдгийг бодож үзье. За Марк номын 4:26 дээр шүү дээ. Авралыг Библиэлд Бурхан ингэж илэрхийлсэн байж байгаа. За тэр Бурханы хаанчил нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм аа гэсэн баг. Энэ Бурханы хаанчил гэдэг нь нэг хүн авралыг аваад аврагцсны дараа итгэлээр амьдраад эцэст нь итгэлээр амьдарж байгаа диважн руу очих. Тэр бүх зүйлийг Бурханы хаанчлал гэж бүхэлд нь хэлж байгаа. Том агуулга байгаач. Тэгингээ энэ нь яг л үр цацаж байгаа хүнтэй адил юм гинэ. За тэгингээ шөнө нь унтаж өдөр нь боссоор үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдэхгүй гэсэн байгаач. За газарт хүн тарих үед яг үрийг цацдаг. Гэхдээ шөнө унтаад өдөр нь боссоор үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдээгүй нэг л мэдхэд том болоод ургацсан байдаг үз. Тэрнтэй адилхан гэж хэлэнгээ ингэж хэлсэн баг. Газар ихлээд өөрөөсөө үрийг соёолоо. Дараа нь түрэг тэгээд боловсрсон тариаг бий болгодгоо гэж хэлсэн байгаа биз? Харин үр боловсромогц урга цураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гинэ. За одоо намар болоод урга цураах цаг болсон байгаа биз? Энэ урга цураах цагта яг адилхан байж тээ. Нэгдүгээрт нэг хүн аврагдаад үрийг соёолуулж гинэ гэж хэлсэн баг. За энэ соёолоод түрүү ургуулад тэгээд боловсрсон тариа гарч байгаа биз? За энэ юг харуулж өгч байгаа юм болоо. Нэгдүгээрт нь энэ соёо ургаж ийнэ гэдэг нь шүү дээ. Миний сүнсний авралыг хэлж байгаа. Энэ нь өнгөрсөн үедэр Библиэлд өөрөөр бичигдсэн байж байгаа. За соёо нургаад энэ соёоноос нь дээшээ юу ургадаг вэ? Түрүү нургаж гардаг биз? Энэ түрүү нургангаа дээшээ гарч ирж байгаа нь шүү дээ. Одоо авралыг авсан амьдралын аврал гэдэг зүйлийг мөн биелүүлэх ёстой ах. Тэр нь одоо цаг дээр байгаа. Үүний дараа боловсрсон тариаг буюу биеийн аврал ирээдүйн цаг дээр энэ гурван янзаар Библиэлд хэлсэн байгаа байхгүй юу? Тийм учраас үүнийг бүрэн ойлгохгүй бол яах вэ? Эндээс буруу гаж Библийн тэр урсгалууд гарч ирдэг баг. Яагаад манай чуулганыг үгүйсгээд идэм бол олон хүмүүс мэдээж бүгд биш. Авралын энэ сүнсний аврал гэдгийг ойлгохгүй учраас яах вэ? Та аврагцсан гэж хэлэхээр энэ баптизмынхаас та бардам гэж хэлдэг хүмүүс үү? Бид нэр бардам учраас аврагцсан гэж хэлээд байгаа юу? Үгүй шүү дээ. Библиэлд Бурхан бүх нүглийг нь уучлсан гэсэн учраас аврагцсан гэдэгтээ итгэж байгаа биз? За тэгвэл нэг-нэгээр нь бодож үзье за. Нэгдүгээрт нь энэ сүнсний аврал нь өнгөрсөн цаг дээр Библиэлд бичсэн байж байгаа. За түүнийг харъя да. Есүс цуг амсаж гүйцэлдлээгээ тэргүүн агуулгын сүнсээ өргөжээ. За энэ мөчид яасан миний бүх нүглийг уучлсан. Тийм үү? Үүнд би итгэх мөчид яасан? Итгэлээрээ аврагдсан биз дээ. Сүнс нь Бурханы хүүхэд болсон гэсэн утга биз? Та нар нэгүслийн учраа итгэлээрээ аврагдсан. Энэ та нараас ус Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр ч биш тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй. За итгэлээрээ аврагдсан уу? За тийм учраас аврагдсан гэдэг нь юу юм бол? Бид бүхэн Бурханы хүүхэд болсон гэсэн утга гэж байгаа биз? Тийм учраас үнийг дандаа өнгөрсөн цаг дээр хэлсэн баг. Тиймээс Яаков 1:18 дээр
тэрээр хүслээрээ үнний үгээр биднийг төрүүлсэн гинэ. Юугаар юм бол Бурхны үгээр бид хүн Бурхны хүүхэд болон төрсөн баг. Яг л ихийнхээ эвлигээс хүүхэд төрдөг шиг тийм үү? Тийм учраас Иохан номын 3 дугаар бүлэг дээр Никодем гэдэг хүн Есүс дээр хурж ирдэг. Тэр үед Есүс юу гэдэг юм бол хэн дээрээс эс төрн тэр Бурхны хаанчлалд орж чадахгүй. Никодем гайхад. Ихийнхээ эвлээд өтөл босоор би дахин ороод ихийнхээ эвлээс төрөх үү? Үгүй. Тэр юу гэсэн бол хэн сүнс болон тиймээс сүнснээс дахин эс төрн тэр Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Эцтэй юм бол энэ сүнсний авралыг хэлсэн байхгүй юу? Аврагдах мөчөд байж тэ бид хүн Бурхны хүүхэд болсон баг. Юугаар вэ? Яагаад гэвэл та нар устдах үрээс бас харин үл устдах үрээс боيو Бурхны амьд оршин буй үгээр дахин төрсөн. Нүглээ уучлааснаа. Энэ юу юм бол дахин төрсөн гэдэг утгыг хэлж гэж байгаа. За одоо тэгвэл хүүхэд төрөөд болдгоо. Энэ соёон дараа нь юу ургуулдаг гинэ? Төрөг ургуулдаг шиг байна штэ. Одоо хамгийн чухал зүйл. Энэ газар дээр бид хүн амьдралын аврал гэдэг зүйлийг яах ёстой юм бол гүйцэлдүүлж амьдраа гэж Бурхан хэлж байгаа. За энэ юу хэлж байгаа юм бэ? Филиппой 2:12-ыг хамтдаа уншийе. Зөвхөн намайг байхтаж биш. Харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдсва чичирлээр гүйцээ. За энэ ямар аврал юм бол? Амьдралын аврал гэж Библиэлд ирсэн. Айдсва чичирлээр гүйцээ гэсэн байгаа өөрсдийн авралыг яа би там руу явах үед гэдэг айжгаад дивоочн руу явна гэсэн утга мөн үү? Биш шүү дээ. Энэ юу хэлж байгаа юм болоо? Өөрсдийн авралыг гүйцээ гэдэг нь одоо цаг дээр байгааз эзний өмнө очих хүртэл явах юм бол өдөр бүрийн авралыг гүйцээх ёстой. Хамгийн дөрөнд аврагдах ёстой зүйл юу юм болоо? Бодоод үсийн ам нь аврагдах хэрэгтэй. Аврагдахаас өмнө ам нь яадаг юм бол задгаа байсан мэз, замбрааг байсан мэз, хараал хэлэхгүй бол амьдрал үргэлжлэхгүй байгаа юм шиг өгүүлбэр нь болохгүй байсан мэз. Тийм хүмүүс ч байна. Аврагсны дараа одоо яах вэ? Аврагсны дараа ам нь өөрчлөгдөх хэрэгтэй. Хараал биш яах вэ? Ерөөлийг хэлдэг. Зохистой үгийг эргэлж хэрэг хэрэгтэй. Гим нүгэл хийгээл гудамжин тамхи татаал арх хугаал яваад байвал энэ сайн мэдээ тараагдах. Бурхны нэр муугаар хэлэгдэнэ. Израильчууд буруу амьтан сахилгажуулалт авах үед Бурхны нэрийг доромжилсан гэж хэлсэн мэт. Үүнтэй адилхан яах вэ? Авралыг авсан одоо яах юм болоо? Багуугаар өөрчлөгдөж амьдрахыг эзэн хүсэж байгаа. Тийм учраас энэ авралыг айдсва чичирлээр гүйцээ гэсэн үгийн дагуу тэгвэл яаж гүйцэлдүүлэх вэ? Яаж өөрчлөгдөх вэ? Арга нь маш энгийн байж байгаа. За энийг хамтдаа уншийе. Үгийн цэвэрс үг нялх хүүхдүүд адил хүсн тэмүүлээ. Ингэснээр та нар авралт хүртлээ өсөх юм. За би 2007 онд аврагдсан байна. Аврагдахаас өмнө би ямар сүрхий амтан байсныг та бүхэн мэдэхгүй байх. Хаяа таньдаг мэддэг хүмүүстэй дараагаар жоохон ичдэг. Над руу нэг хараад нэг инээгээл юм хэлж чадахгүй тиймээс. Ягаад вэ? Ямар байсныг мэдээд байгаа байхгүй юу? Гэхдээ би яаж өөрчлөгдсөн бол одоо ч өөрчлөгдөх ёстой. Хариулт нь маш энгийн юмс. Юу юм бол? Ердөөл үгэн дотор байхад бол. За үгийн цэвэрс үг нялх хүүхэд адил хүсэн тэвмэл. Ингэснээр та нар аврал хүртлээ өснө гэдэг нь аврагдсан хүн шиг амьдралын авраланд өсөх хүртлээ өснө гэсэн утга байгаа. За үгийг байна штэ. Цэвэрс хүү гэж хэлсэн байж байгаа. За түрүүний төрсөн хүүхэд эрүү сал өсөхийн тулд юу хэрэгтэй юм бол? Юу хэрэгтэй бол? Ээжийнхэн ингэрт мөм идэ байж хат бол. Өөр хийх зүйл байгаа юу? Гэтэл зарим хүмүүс андуурд. Аврагдсан юм чи одоо болоо. Тэг ганцаараа итгэлээр амьдарч байгаа. Дуучлаараа. Энэ хүүхэд ганцаараа аава ээж аварч гисэн төрүүлж гисэн баярлаа. Сайн яваад ирэх манай хүүх шиг ингээ гараа явуул яах вэ? Нохон хоол болно штэ. Тэжээлийн дутагдалд орно штэ. Эцэст нь яах вэ? Сүнсний говд ийм хүн болдог. Аврагдсан гэж байгаа хэрнээсээ амьдрал нь өөрчлөгдөг. Одоо ч ертөнцийн шунал гим нүгэл дур хүслээ даган юу юм бол? Бурхны өмнө нүүр бардамж амьдрч чадахгүй. Энэ фокус нь алдагдсан хүн шиг тийм л. Энэ гүлээс ийм хүн болж байгаа шүү дээ. Ингэж амьдрч болохгүй ч дээ. Энэ хүүхэд эрүү сарвал хүчтэй байгаа энэ нүдийг нь хардаа. Ямар том юм өгж байгаа юм бол. Ихтэй яг амаа том анга. Тэгвэл би дүүргий гэж хэлсэн. Момоо хөхөөд унтаа сэрээд бага шээжээд тэгээ явж явах нэг мэлхэд яадаг эргэдэг үз. Дараа нь яг мүлхэж эхэлдэг үз. Тэгж байгаа яг босоо зогсдог үз. Тэгээ гүйдэг үз. Тэрэн шиг аврагч хүмүүс ихэндээ юу юм бол ингээд орж ирээл гайхсгаал тиймээс тэгж байгаа л унтаа сэрээл. Гэхдээ 1 сар, 1 жил, 2 жил, 3 жил болоход яах вэ?
нөгөө нөхөрч яаж энэ шалгуучихсан. Үйлчлэлийн ахлагч болоод, дүүргийн ахлагч болоод яг хичээнгүлэн амьдрч эхэлдэг. Энэ би сүмд явсараа дасаад тэгээд байгаа юм биш шүү. Үхэн дотор байгаа учраас яг тэр хүний сүнсэн тэр хэмжээгээр бурхны өмнө өсөж байгаа. Төрсөн хүүхэд нь өсөхгүй бол яг аав ээжийн сэтгэл өвддөг гэж. Тэгнэз нэг сар болоо нэг жил одоо ч хэвтэртэй юу юм бол хэвтэр дотор нэг туняа муута мөмийн нөхөр ингээд байвал яг энэ хүүхэд хараад эцгийн сэтгэл өвддөг шиг байж тээ. Авралыг авсан хүн эдгэлээрэж өсөхгүй зочин аятаа сүмд нэг ирээл нэг болол ингээ явж явахт яг аврагцсан ах нь энэ ах энэ ихч маань аврагцсан юм болов санаа нь зовдөг. Энэ ахын цаанаг нь олон хайртай хүмүүс нь байгаа да. Сайн мэдээ тариул хичнээн сайхан бол тэд нэг нэгээрээ там руу явж байгаа даа гэдээ бодвол яг өмнөөс нь сэтгэл бачимддаг. Эзэн намайг ингэж амьдраарай гэж аварч өгсөн юм болов үгүй ээ. Тэгж амьдрч болохгүй баг. Үгээ сонсоод энэ шавшав хөхөд явахд болно үү? За тийм учраас Библи дээр шүү дээ. Олон янзаар хэлж өгсөн байхгүй юу? За хүүхэд ихийнхэн хөхийг хөгж байгаагаар ч илэрхийлсэн байж байгаа. Мөн мод олон мөчрөөс хэлсэн байж байгаа. За энэ үгийг хамтдаа уншия. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор оршихтун. Би ч та нарын дотор орш. Усан үзийн модон толбогдохгүй бол мөчр өөрөөсөө жим сургуул чадахгүй адил та нар миний дотор оршихгүй бол тийм байх болно. Эзэн надаар дамжуулан миний эргэн тойронд байгаа олон хайртай хүмүүсийг мань аврахыг хүсэж байгаа. Мөн надаас олон зөвхт байдлын тэр үр жимсүүдийг ургуулахыг хүсэж байгаа. Галаат номын 5:22 дээрээс харуулan ариун сүнсний үр жимс гэдэг зүйл байгаа гэж хэлсэн. Хүн модыг яагаад тарьдгийг? Харах гэж юу? Жимсийг нь идэхийн тулд тарьдаг үз? Үүнтэй адилхан бурхан надаас энэ үр жимснүүдийг ургуулаасаа гэж хүсдэг. Харин сүнсний үр жимс бол хайр. Бурханыг хайрлсан хайр нь бүр илүү том болоосаа гэж хүсэж байгаа. Аврагдаагүй сүнснүүдийг хайрлах хайрыг надаас ч мөн бий болоосаа гэж хүсэж байгаа. Аврагдсан ирнээсээ аврагдаагүй хүмүүсийг хараад тэр сүнсийг нь өрөвдөх хайр байхгүй. Ямар хувийн хичээс муухай хүн бол. Тэр хайрыг авчаад тэр хайрыг нуугаад амьдрч байна. Ингэж болохлоо. Болохгүй. Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирхаа гэж хэлсэн. Энэ үр жимснүүдийг надаас бурхан ургаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ үг нөхрөл дотор байхгүй байвал шүү дээ. Ихэдэж тэгж хүн өөрчлөгдөж чадахгүй. Энэ дэр усан үзмийн модонд хологдох бол мөчр өөрөөсөө юу ч ургуулж чадахгүй гэсэн байгаа. Түүнтэй адилхан миний дотор оршихгүй бол сүмд явахыг ямар нэгэн зүйл хийн бити бодороо зүгээр оршоод болно яаж вэ? Ингээ сайхан намбаага сууж яхад бол үгээ сонсоод нөхрөл дээрээ. Ойлгосон мэт? Нэг л мэдхэд яах вэ? Энэ мод нь мөчөртэй холбоотой байвал штэ. Жимс аяндаа ургадаг үз. Шим тэжээлийг хавдаг байж байгаа. Тэр энэ шиг би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд гэн. Бид нар мөчр байгааз. Хэн миний дотор оршиж би мөн түүний дотор оршино. Тэр их жимс гарна. Учир нь надаас салан ангид та нар юу ч хийж чадахгүй гэсэн байгааз. За харъя да. Есүс өөрийгөө усан үзмийн мод нь би гэж хэлсэн байж байгаа. Харин мөчр нь юу гэнэ? Та нар гэж хэлсэн байгааз. За харъя да. Усан үзмийн модноос нь хизээч жимс нь ургадаг баг. Юунаас ургадаг юм бол жимс нь? Хаанаас ургадаг зөвхөн мөчрнөөс ургадаг ойлгож байна. Энэ бурхны тогтоосоо. Эзэн надаар дамжуулахгүйгээр штэ. Бидний хайртай хүний хэнийг нь шууд аварч өгч чадахгүй. Тийм учраас эхлээд бурхны хайрыг авсан хүмүүсээр дамжуулан энэ бурхны хайр болох сайн мэдээг хайраар дамжуулдаг баг. Энэ налахт амьдарч байгаа хүмүүсийн эцсийн найдвар нь юм бол энэ сууж байгаа бид бүхэн надаар дамжуулан одоо энэ мөчр модтойгоо холбоотой олон үр жимсийг ургуулдаг шиг байна шүү дээ. Би холбоотой байвал яах вэ? Эзэн надаас их жимсийг хурааж авна гэсэн. Олон хүмүүс сайн мэдээ тараагдана. Ийм сайхан жимс ургахын тулд энэ мод яасан бол мөчр нь яасан бол энэ бүдүү модтойгоо заавалчгүй холбоотой байх ёстой гэж. Модноос холбогдож яах юм бол энэ жимсийг ургуулдаг шиг байна шүү дээ. Эзэн биднээр дамжуулан энэ ажлыг хийхийг хүсэж байгаа. За тэгвэл холбоотой байна гэдэг нь юу вэ? Бурхантай хамттай байхыг хэлж байгаа байхгүй юу? За энэ шаарай да. За бурхан хаана хүнтэй хамт байдаг юм болоо?
За хуучин гэрээний үед байна шүү дээ. Хуучин гэрээний үед Израилийн ард түмэнд бурхан тахилын ширээгээр дамжуулан бурхан өөрийгөө хамтаагаа илэрхийлж байсан мэт зөв. Түүний дараа Израилийн ард Египтээс гарсны дараа ариун майхныг өгөнгөө бурхан тэдэнтэй хамт байгаагаа нүглийг нь уушрахын ажлаа хийдэг байсан байж. За одоо энэ хугацаа өнгөрсөн мэс түүний дараа яасан юм болоо? Израилийн ард түмэнд ариун өргөөг бариагаа Соломон ариун өрөөг барьсан баг. Соломоны барьсан ариун өргөө нурж унсны дараа дахин Зерубабелээр дамжуулан мөн ариун өргөөг барьсан. Гэтэл энэ ариун өргөө нь яасан бол манай эртний 70 онд яасан бэлээ? Израилийн ард түмний гим нүглээс болон эцэстээ Иерусалимд ажлыг юу ч нурж унсан байж. За энэ үед байна шүү дээ. Есүс дахин хэлсэн байж. Юу гэж хэлсэн юм болоо? Христ энэ үгийг хэлсэн байхгүй хамтдаа унжи да. Есүс тэдэнд энэ сүмийг нураа би үүнийг 3 өдрийн дотор босгоно гэсэн. Гэтэл яасан? Энэ сүмийг 46 жил шаардлагацсан барихад тийм үү? Үүнийг та 3 өдрийн дотор босгоно гэж юу? Тэд нар юу ч ойлгоогүй. Тэр үед Есүс хэлсэн баг. Сүм нь миний байдаг газар биш. Харин юу гэсэн юм бол? Харин Есүс өөрийн бий болох сүмийн тухай айлцсан гэсэн байгаа. За өөрийн бий болох сүм гинэ. Есүс Христ загалмаа дээр цовдлон үхэж өгснөөр Бурханы сүм буюу чуулган шинээр мэндэлсэн баг. За чуулган гэж юу вэ? Чуулган нь штэ ийм зүйл баг. Чуулган нь түүний бие гэж хэлсэн байгаа. Хүний биеэр зүрлэн хэлсэн баг. Энэ чуулганы тэргүүн нь хин юм бол Есүс Христ өөрөө байхгүй юу? Тиймээс энийг харъя да. Биеийн нэг атла олон эргэнтэнтэй байдагчлан биеийн бүх эргэтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. За бид бүхэн хоорондоо байна шүү дээ. Энэ биеийн нэг эргэтэн баг. Тус тустай байгаа. Энд би амны үүргийг гүйцэтгэхэд байж байна тийм үү? Ам тасралтгүй ярьдаг шиг яах вэ? 5-6 өдөр яриад байгаа биз? Би өөрөөсөө ярьж байгаа юм болов уу? Толгооноос тушаасны дагуу Бурханы үгийг дамжуулж байгаа биз дээ. Ээжүүд нь гар болонго гадаа ажил хийдэг. Тийм ээ. Аауд нь хөл болонго сайн мэдээ төлөө яванго. Энэ тэнтгүү яадаг юм бол бүгдээр хийж байгаа биз. Тэгингээ яадгүй. Би нэг эргэтэн байдагчлан хэдийгээр байдагчлан бүх эргэтэн хэдийгээр олон боловч нэг бие болдгоо. Христ ч юм уу тийм блэ. Чуулган нь тийм гэж байгаа. Тийм учраас за энэ дээр түрүүн модоор зүүрлсэн байна. Одоо хүний биеэр зүүрлсэн байгаа биз. Тэгэж хэлэнгээ. Энэ дээр ингэсэн баг. Бүхэл биеийг үе мөч болон шөрөмсөөр хамтд нь холбон хангаж Бурханы өсөлтөөр өсөгдөг тэргүүнээс тэд зуурдаггүй. За Колосой чуулган дотор тэргүүнээс зуурдаг хүмүүс байсан гэж хэлсэн байгаа. 1 2. За бид бүхэн идэглэр өсөөд сайн мэдээг тараахын тулд мөчр нь модонтой холбоотой бай гэж хэлсэн тийм үү? Мөн энэ дээр яаж вэ? Би эргэтнүүд нь биетэйгээ холбоотой бай гэж хэлсэн байгаа. За саяны үгийг харъя да. Бүхэл биеийг үе мөч болон шөрөмсөөр хамтд нь холбон хангаж гэж хэлсэн байгаа. За энд байж байгаа хуруунууд ажиллахын тулд яах ёстой юм бол шөрөмс үе мөчөөр холбогддог байж байгаа. Тэрийн шиг ахан дүүс маань байна штэ. Надад энэ тэргүүнээс ирж байгаа шимт ижлийг дамжуулдаг юу юм бол холбоо сайдлах. Тийм биз? Гарт өөрт нь хүч байхгүй. Гарнаас яаж хүч гараад байгаа юм бол цус нь эргэлдэж байгаа учраас. Цус нь хаанаас ирж байгаа? Зүрхнээс бүтэн биеэр дамжингаа энэ хөдөлж байгаа шалтгаан нь шүрмс нь холбоотой байгаа учраас тэр шиг юм болоо. Авралыг авсан хүмүүс ээ штэ. Хизээч ганцаараа идэглэр амьдрах боломж байхгүй. Үг нөхөрлөл. Ойлгосноо? Энэ дотор заавал гарцаагүй холбогдож амьдрах ёстой. Тэгж яж энэ би бүтэн биеийн ажиллангаа тиймээс үйл ажиллагаанд бүрэн байдаг шиг авралыг авсан хүн чуулгантаа бүр нарийн дээр үл юм л ахан дүүстэйгээ холбогдохгүйгээр яах вэ? Хэзээч өсөлт гэдэг зүйл би болохгүй гэсэн утга байна. Ойлгосон биз? Тийм учраас эцтэй чуулган нь юу вэ? Авралыг авсан хүмүүсийн нэгдэл байна. Тийм учраас Есүс Матай намын 18 дахь бүлэг дээр та нарын дотор хэн миний нэрээр тийм ээ та нар 2 3 миний нэрээр хаан цуглана. Би та нарын дунд байна. Тиймээс авралыг авсан хүмүүс байна шүү дээ. Анх Маркийн дээврийн өрөөнд цуглаж байсан мэз. Тэд нэр хээр далайн ирэг дээр уулан дээр цуглангаа Бурханы үг сонсч байсан. Энэ юу юм бол Бурханы чуулган баг. Тийм учраас манай налаах чуулган юу юм бол налаах дүүрэгт байдаг Бурханы чуулган.
Өнөөдөр энд чуулган цугулсан байгаа биз? Хаан цугулсан юм бол сүмийн байран дотор байх. Энэ сүм дотор бурхан байдгаа гэсэн утга биш, ойлгосноо? Энэ сүм дотор аврагч хүмүүс байхгүй бол энэ дотор бурхан байх лөө? Байхгүй, ойлгож байна уу? Хамт ажиллахгүй. Тийм учраас яг уу гэртээ бид нөхөн дүүргийн нөхөрлөөр цуглаа тэр үед юм бол бурханы чуулган болж байгааг нь ойлгосон биз? Тийм учраас чуулганыг мэдэхгүй бол биш те. Итгэлээр өсч чадахгүй шүү. За түүний дараа энэ итгэлээр хүчтэй амьдрахын тулд биш те. Энэ машинд 4 дугуй байж ирч хүчтэй урагшаа давхдаг шиг. За нэг дугуй нь хагарчул юу болох вэ? Юу болох вэ? Дугуй нь хагарчул энэ машин урагшаага хүчтэй давхиж чадахгүй тийм үү? Урагдаад хин шүү ханхал давхиж магадгүй юм. Тэр шиг яах вэ? Аврагч зэрнээс итгэлийн амьдралаар энэ хамгийн чухал зүйлсүүдийг сахихгүй байгаа учраас байна шүү дээ. Хин шүү анхлуулаад бөөн ууртаа энэ тэнд утаа гаргаад явж идэг хүмүүс би. За энэ юу юм болоо? Энэ 4 дугуйн шүү дээ. Нэгдүгээрт нь үгнээс хэзээ шолдож болохгүй ойлгосон мэз. Залбирал байх ёстой гэж, нөхрөл байх ёстой гэсэн мэз. Сайн мэдээ тараах ёстой гэсэн байгаа биз. Энэ дөрвийг шүү дээ бид бүхэн аль алийг нь тасалж болохгүйгээр зөвхөн амьдрах ёстой баг. Ойлгосон мэз? Хайчуу. За дахиад харъя да. Итгэлийн амьдрал нь энэ үгнээс юусоо холдож болохгүй. За нэгдүгээрт нь шүү дээ энэ үгийн амьдрал гэж хэлээд байгаа биз. За үгтэй ойрхон байвал шүү дээ бидэнд ямар сайн талууд юм болоо. Сэтгэл болон амьдрал маань өөрчлөгдөж эхэлдэг ойлгож байна. Талархал болон магтаалаар бялхдаг хүн болдог байж байгаа. Гомдол биш. Мөн эзний өгсөн хүчээр эзний төлөө бүхнийг хийж чаддаг ийм хүн болж чаддаг байж байгаа. Ойлгосон биз? Өмнө нь Библийг хичнээн уншиж ойлгодгүй байсан бол аврагдчихвол байж тээ энэ Библи ойлгодож эхэлдэг байх. За дээрэс нь залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийг сагснаар хадгална гэсэн байгааз энэ ертөнцөөс тусгаарлагдсан зөв амьдрахын тулд бид нарыг сорж өөрөө татдаг олон гимнүглүүдийг ялахын тулд байна шүү дээ. Эцэст нь үгтэй ойрхон байх ёстой. Тэгхгүйгээр яг эдгэлээ сахиж чадах юм болов? Бид нэр чадахгүй. Ойлгож байна уу? Таны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийг тань зүрхэндээ би хадгалаа өгсөн байгааз өдөр болгон бид хүн усаар нүрээ угаадаг шиг байна шүү дээ. Тэгж цэвэр ариун амьдрдаг байж. Тэрнтэй адилхан үгтэй ойрхон байвал шүү дээ. Бидний зүрх сэтгэл үйлсийг маань бурхан багуугаар өөрчилж өгөх бол. Ойлгосноо? Мөн дээрээс нь залбирал гарцаагүй байх ёстой байж. Энэ нөхөрлөл байх ёстой байж. Мөн сайн мэдээ гарцаагүй тарааж амьдрах ёстой байж. Эдгэрийг бүгднийг сахиж амьдрахыг эзэн хүсэж байгаа. За энэ хүн амьдрч байгаад хамгийн сүүлд үгнэ боловсрсан тариа. Болонгууд нь яадаг вүлээ? Хадуур хүргээд хурааж авдаг үз. Энэ хизээ юм бол ирээдүй цаг дээр яаж байгаа. Авралыг авсан энэ газар дээр хичээнгүлэн амьдарч байгаад яах вэ? Нэг л өдөр яадаг юм бол одоо бидний биеийн аврал хүртэл биелнэ гэж хэлсэн. За биеийн аврал нь юу вэ? Энэ дээр ингэж хэлсэн байж байгаа. Энийг хамтдаа уншъя да. Христ мөн олны нүглийг үүрхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахь үзэгдэхтэй нүглийг үүрхийн тулд бас харин өөрийг нь тесэн ядан хүлээгчдийг аврахын тулд ирнэ. За 2000 жилийн өмнө загалмаа дээр цовдлогдсон Есүс хоёр дахь удаага ирнэ гэсэн. Нүглийг үүрхийн тулд өгөө. Аль хэдийн 2000 загалмаа дээр нүглийг үүрцэн мэз. Хоёр дахь хоёртой яана гинэ? Өөрийг нь тесэн ядан хүлээгчдийг аврахын тулд ирнэ. Энэ авралыг Библиэлд юу гэж хэлсэн юм болоо? За энийг уншъя да. Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христ найдсан бол бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно гинэ. Энэ 70-80 жил амьдарч байгаа л дуусахын тулд бид нэр аврагдсан болов шүү дээ. Бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй байсан. Паул ч өрөвдөлтэй хүн байсан биз энэ үгийг хэлсэн. Би ч яг өрөвдөлтэй хүн байсан. 20 эдэн настайд аврагдаад одоо 40 гараад энэ хүртэл ингээл Библи яриад амьдраа байж байна. Манай ээж аврагдахаас өмнө тэгж хэлдэг. Энэ ста нэг өрөвдөлтэй хөвч нэр. Амьдрал гэж байхгүй. Юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Нэг дипломат цүнхээрээ тэгээ явж байгаа хүмүүс чинь нэг солиотой хөвч одоо ингээд Библи согвчлаа явж байгаа. Яа? Энэ ертөнцийг бүгэлдээ гэж бодож байгаа хүмүүс юу юм бол? Итгэлээр амьдарч байгаа хүмүүс нь хамгийн өрөвдөлтэй хүн биз? Паулч тэгж хэлсэн. Хэрэг би Эфест зэрлэг аратнуудтай хүний хувьд л тэмцэлцсэн бол надад юуных нь ашиг байх вэ? Хэрэг үхэгсэд анилуулагдахгүй юм бол маргааш бид үхэх юм чин эдэж ууцхаа ил да. Тэгж хэлэх ёстой биз? Гэвч бүү мэхлэгд муу нөхөр сайн чанаруудыг эвддэг гэсэн байгааз мэхлэгдэж болохгүй. ертөнцийн хүмүүсийн үгийг сонсох хэрэггүй. Яах ёстой юм бол?
маргааш бид үхэх юм чинь. Тийм болов уу? Үгүй ээ. Харин Библи маань юу гэж хэлж байна? 1-р Коринт 15:35-аас 40 дээр. Гэхдээ хэн нэгэн үхэхсэд яаж амьлуулагдах вэ? Тэд ямар хуу биетэй ирэх вэ гэж асууж магадгүй юм аа. Мунхаг тарьдагч нь үхэхгүй аваас амьлахгүй. Тарьдагч нь ирэх ёстой бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй буудаан эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм аа. Харин Бурхан өөрийн хүслийн чинь дүнд бие өгдөг. Өрөө бүр өөрийн биетэй гэж хэлсэн байгаа. За харъя да. Газарт энэ үрийг тариад эндээс үцгэлэнтэй цэцгийг бид өхөн ургуулдаг үстэй. Энэ юу юм бол? Гайхамшиг мөн үү? Мөн биз? Бүх махбодын бие махбод адилгүй. Хүний махбод өөр байхад амьтдын шуудын загаснуудынх өөр ажээ. Үнэхээр тийм биз? Энэ жижигхэн өндөг байна шүү дээ. Хугацаа өнгөрсний дараа ийм агуу жиг үртний хаан болон ингэж ниснэ гэж хүн төсөөлөх үү? Төсөөлхийн аргагүй. Бурхан байна шүү дээ. Ийхүү өөрчлөлдөг баг. Энэ авгалдаг ирвэхэ болгож өөрчлөлдөх нь хэний хийдэг ажил нь Бурханы хийж байгаа ажил биз? Анхны баг багтай нэштэй энэ өт байж тээ ирвэхэ болдог гэхлээр идэгдэг байсан худлаа яриад. Нэрээ тийм гинэ. Тэгээд хөдөө ирэн худгийн ирэг дээр зогсож явах үед яадаг юм болоо? Гарахгүй байгаа юм энэ зураг нь. Ерөөсө гараагүй түрүүнээс хойш. Тэгээ хэлэхэд яадаг юм бэ энэ ч за окей нашарида хөгжилтэй хүмүүс байна ч за энийг дахиад харъя да. Харин үр бүр өөрийн биетэй гэж хэлсэн байгаас энэ за одоо харагч байна. Энэ үрэн дотроос ийм үцгэлтэй цэцэг ургадаг үстэй тийм биз? Амтан бүр өөрийн биетэй гэдэг шиг юу юм бол энэ өндөгнөөс ийм бүргэд гардаг байж байгаа. Энэ үцгэлэнтэй энэ ирвэхэ байна шүү дээ. Энэ авгалдаа нь өөрчлөгдөж гарч ирээд байгаа байж. Анх би аврагдахаас өмнө баг багт энэ хөдөө энэ худгийн ирэг дээр үл өнгөнгөө ирвэхэг харангаа байна шүү дээ. Далавч нь хоёр талд яг адилхан байгаа байж. Энийг дандаа гайхдаг байсан. Та бүхэн гайхаж байгаагүй. Энэ авгалдаа энэ өтөөж байгаад ийм болдог. Нэрээ яаж болдог юм бол хичнээн бодоод яах вэ? Хариултыг мэдэх лөө. Яаж юм үцгэлэнтэй юм бол? Нарийн бодоод үзүүлээ шүү дээ. Энэ би хэн Бурханд өгсөн юм? Энэ амтнд өгсөн юм бол? Бурхан энэ авгалдааг байна шүү дээ. Ийм үцгэлэнтэй ирвэхэ болгосон байгаа юм. Энэ юу юм бол? Дахин амьлалт байгаа гэдгийг харуулж өгч байгаа. Өндөг нь бүргэд болдог шиг. Тэрнтэй адилхан байгаа юм. Тэгж хэлэнгээ. Мөн тэнгэрлэг бийсва газрын бийс гэж байна. Харин тэнгэрлэг бийсийн жавхаа өөр, газрын бийсийн жавхаа өөр гэж хэлсэн байгаа юм. Үүнтэй адилхан юм болоо. Энэ газар дээр бид хүн энэ дорд биеэр амьдарч байгаа ч байна шүү дээ. Эзнийг ирэх үед юу болох юм бол? За энийг харъя да. In an instant, Энэ өндөр настай эмээч байсан байна шүү дээ. Иесусыг ирүүл яах вэ? they are given new, beautiful, immortal bodies. Хамгийн үцгэлэнтэй байсан шиг ийхүү өөрчлөгдөнө гэж хэлсэн байж. Энэ үнэхээр боломжтой болов? Боломжтой. Үрнээс үцгэлэнтэй тэр цэцгийг бүтээсэн Бурхан. Өндөгнөөс тэр нисж байгаа шуудыг бүтээсэн тэр эзэн. Энэ дорд биеийг маань өөрийнх нь цогж авахланд биетэй адил болгон юу юм бол өөрчлөн гэж хэлсэн байгаа юм. Филипп 3:20-21 дээр харин бидний иргэний хайрал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тэсэн ядаж хүлээж байна. Тэгингээ өгсөн бол хамтдаа уншия. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнх нь цогж авахланд биетэй адил болгон юу гинэ? Өөрчлөн гэж хэлсэн байгаа юм. Эзнийг ирэх үед шүү дээ. Бид агшин зур нэг л мэдхэд яах вэ? Эзэн тамд үүлэн дунд өргөгдөх бол хамгийн үцгэлэнтэй. Тийм учраас энэ газар дээр энэ царай муутай амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Ямар гомдолтой бол, ямар хэцүү бол. Мэдээж би тэр завланг яаж мэдэх вэ? Гэхдээ эзнийг ирэх үед яах юм бол? Хамгийн үцгэлэнтэй яах юм бол? Тэгж өөрчлөгдөх бол. Би өөрөө хэл бодоод үзсэн чи инээ төрчлээ. За тэгээд яах юм бол? Бид өхөн эзэнтэй тэр өдөр байна шүү дээ. Уулзах бол. Тэр өдөр яах бол? Эшин номын 21 дээр би шин тэнгэр шин газрыг харлаа гэж хэлэнгээ 4-р ишлэлээр ингэж хэлсэн. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь нарчна. Тэнд цаашид үхэл гэж байхгүй. Гашуудах, уулах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Яах юм бол
эзэн тэдний нулимс бүрийг нь арчна гэсэн байгаа. Баг байхадаа би амьдрал дэндүү утгагүй санагдах үед биш үү? Ганцаараа төсөөлөн боддог байсан. Энэ том цэнхэр уулсын цаана яваад очивол штэ хаа нэгтэй их өлсдөг байсан юм шиг. Өлснө гэж байхгүй. Өвднө гэж байхгүй. Гашуудна гэж байхгүй. Тим ертөнц хаа нэгтэй байх ёстой доо. Тэгээс үлдээ их бодглохлоор яах вэ? Бүр шүн зүүдэндээ зүүдэлдэг байсан. Зүүдлээс үлдээ амар гоё таалыг хээр цэцгээр дүүрэн газар биш. Нисэж өгнө гэж зүүдэлдэг байсан. Ихэндээ унчаад байдаг байсан мох зүүдэндээ. Тэгээ зүүдийг хөгжүүлж болдог мэдгүй. Зүүдлээд ахлаар яах вэ? Сүүлдээ бүр ниснэ. Тийм зүүдэлжээс удаа бий юу? Гэхдээ яаж миний дотор тийм бодол бий болсон юм бол? Яагаад би тэгж бодоод байгаа юм бол? Үнэхээр деважин байгаа учраас тэр баг. Тэгээ энэ деважин хичнээн зүрлээд ч байж тээ. Энэ газар дээр ойл харахгүй байх. Тиймээс 1-р Коринтын 2-5 дугаар бүлэг дээрээс харуулна. Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд оромгүй тэр ертөнцийг өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэж хэлсэн байж. Бурханыг хайрладаг хүн ямар хүн юм бол? Бурханы хайрыг авсан хүн л яадгүй тэр Бурханыг хайр гэдэг зүйл бий болдог баг. За, налгч болгоны ахын дүүс хамгийн чухал юм. Хэзээч нөхөрлөөс холдож болохгүй за. Үгнээсээ холдож болохгүй шүү. Үгэн дотор нөхөрл дотор байвал штэ. Миний шунал байна уу? Миний гимт энэ гим нүглүүд байна уу? Нэг нэгээр хайж чадна. За, хайртай хүмүүстэй сайн мэдээ тараахыг хүсэж байгаа биз? Ганцхан би аврагчаад хайртай хүмүүсээ үгэж байгааг нь хараа зогсож ивэл энэ хүн аврагцсан юм мөн үү? Яаж тэгж чадах вэ, тийм биз? Ганц л зүйлийг сайн хийхэд бол. Би үхэж байсан ч чуулганаасаа үгнээсээ холдохгүй. Ойлгосноо? Эзний өдөр 3 дахын үг. Дүүргийн нөхөрлөл. Аудын нөхөр ээж нь олон зүйл байгаа. Энийг хизээч тасалж болохгүй. Хичээнгүүлэн тэгж амьдрах үед гагцгүй ихлэ түүний хаанчил түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг нэмж өгнө. Тэр нь юу юм бол? Юугаа идэж, юугаа өмсөх үү, юугаа уух уу? Тэр бүх асуудлыг ч үстэй эзэн бүгднийг хариулж өгдөг ойлгосноо. Би авралыг авснаас хойш өдийг хүртэл 17-8 жил ингээм амьдарч байна. Гуйлгч шиг харагдаж байна уу? Үгүй. Эзэн биш тэ бүгдийг нь дүүргэж өгдөг ойлгосноо. Бүх хэрэгтэй зүйлсийг нь юугаа идэх үү, юугаа өмсөх үү санаа зовдөг гэж. Тэг бити санаа зовдаа. Би өөрөө нэг ажлыг бүтэн жил хийгээд барсангүй. Харин ерөнхийлөгчдөр ерөнхийлөгч энэ ажлыг шийдээд өгөөч үйл яах вэ? Сайдрын залгаад энэ асуудлыг шууч. Дорн шийдэж өгч чадахлаа. Чадна үз? Надад хүчийг өгөгч түүгээр би бүхнийг хийж чадна. Яагаад вэ? Хүмүүс бурхны хүч чадлыг мэдэхгүй байгаа. Эхлээд түүний хаанч түүний зөвхт байдлыг хайх юм бол энэ бүхнийг нэмж өгнө гэдэгт итгэхгүй байгаа учраас яаж вэ? Хөлн ертөнц дээр. Нөгөө хөлн чуулган дотор нэг хальтын довжин дээр нь гаргаад тавьчихсан. Тэгээ алцгнаа зогсож байгаа. Алцгнаа зогсож байгаа юу хийж чадах вэ тийм ээ? Багалцгнаараа нэг талдаа гарах хэрэгтэй баг. Эзэн дотор, нөхрөл дотор, үгэн дотор. Ойлгосон мэт? Тэгвэл яах вэ? Эзэн бүгдийг нь дүүргэж өгөх бол. Ойлгосон мэт? За. Хамтдаа залбираад дуусгая. Тэнгэр газрыг бүтээж биднийг хайрлж өөрийнхөө дүр төрхөөр бүтээн. Эцэст нь нүгэлтэн бидний төлөө загалмаа дээр цавдагдсан бидний бүх гэм нүглийг уучлж өгсөн эзэн дандаа талархаж байна. Бурхан эзэг та өөрийнхөө цорын ганц хүү бидний төлөө илгээснээр бүх нүглийг минь уучлж Бурханы хүүхэд болгон инхүү амьдруулж өгж байгаадаа талархаж байна. Өнөөдөр үгийг сонссон бүх хил хүмүүс эзэн таны дотор эдгэлээрээ бат суурилгдан эзэн таныг баярлуулан амьдарч чадхаар эзэн та үлдсэн амьдралыг нь удирдах өгөхийг хүсэж байна. Бидний үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.